За сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Сэхэтэн подкастын цоо шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдөр улсын их хурлын гишүүн Болдын уянгыг студид урьж авчираад ярилцах гэж байна. Тэгээ би түүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Маш их баярлалаа. Урьсан маш их баярлалаа. За өнөөдрийн битүүрийн ярилцах гол сэдв бол та өөрөө уулуурхайн салбарын хүн. Тийм болохоор илүү бас сүүлийн үед яригдаад байгаа сэдв ураантай холбоотой сэдв болон хөрөнгө гадаадын шууд хөрөнгө оруулалтын ач холбогдлын талаар төлхөө ярина. Тэгэхээр мэдээж шууд энэ хүн сэдв рүү орохоос өмнө таны Харвардд сурсан судалгааны ажилтай холбоотой асуултаар эхлэе гэж бодож байна. Тэгээ би таны нэг ярилцлагыг уншиж ирсэн. Харвардд ер нь докторийн зэрэг хамгаалсан хүн бол Монгол ер нь цөөн байх. Цөөн тоотой хүмүүсийн нэг бол ялцчихгүй та. Тэгэхээр анх Харвардд тэнцээд суралцах гээд очиж байхдаа 2 сартай нялх хүүхдтэйг очиж исэн гэдгээс эхний жилдээ. Тэгээ 6 жил Харвардд докторийн одоо судалгааны ажил хийхэд тэгэхээр зүгээр нэг төдий мөрөөдөл төдий бол байсан гэж би бодохгүй байна. Тэгэхээр яагаад байгалийн шинжилгээ ухааны доктороор Харвард дэлхийн топ сургуульд судалгааны ажил хийхээр зорьсон тэр зорилго хаанаас эхлэлтэй вэ гэдгээр яриагаа эхлэе. Тэр хавдгаар яг энэ сурсан сургууль хийсэн ажил тэр бүх түүхүүдийг сонирхоод их асуудаг л да. Гэхдээ яг энэ өнцгөөс нь шууд 2 сартай нялх хүүхдэд очижсэн юм байна гэд эхэллээ. Яг шууд нөгөө хувь хүний асуудал нь бодогдоод их өргөмөц асуулт юм шиг санагдлаа. Тэг их нөгөө хүний нөгөө мөрөөдөл их багасаа тавигддаг баха. Тэгээ багдаал нэг тийм амбицтэй тэг их сайн юм цээжилдэг. Тийм учраас дөнгүүд нь ч гэсэн дагаа цай. Тэгэхээр тэгэл ер нь цаашаага сурах юм байна. Хичнээн сайн ажилтай, сайн цалинтай байлаа ч гэсэндээ л би цаашаага сурна гэж дандаа боддог байсан. Тэгээд их хинхэг байсан юм аа. Тэгэл сургуулаа бакалавра би Монголд хийсэн шүү дээ. Бакалавра шинжилгээ ухааны технологийн сургуульд хийчээд тэгээд гадаадын хөрөнгө оруулалтын компанид ажиллаж байхдаа 2008-9 онд нэг сард $2,500, $2,000 авдаг. Тухайн үед өндөр цалин байсан. Тэгэл тэгж яхад за би одоо гадагшаага сургуульд apply хийн. Тэгээд өргөдлөө явуулна. Шалгалтуудаа бэлдэж байгаа гэхээр нөгөө хамт ажиллаж байгаа гадаад одоо мэрэгчлэтнүүд тэгж яат юм бэ? Манай компанид бол магистр байхад л болноо. Тэ шүтээстэй буцаад магистр авчих эсвэл онлайнаар яг магистр авдаг үеэс юм аа. 2008-9 оны үед. Тэгээд явчихаа тэгээ болно. Манад доктор байх хамаагүй гэл. Тэгээд байгаа мөртлөө өгсөн шүү дээ. Тэгэл өргөдлөө сургуулиудад өгтөө дандаа том сургуулиуд руу өгч байгаа юм. Тэг би зүгээр тэрийг бодсон. Хүмүүс ингээ одоо гайхаад хэдий яагаад шүтээс бакалавр хийчээд Америкта шилдэг сургуулиудыг төгссөн хүмүүс нь Харвард руу өргөдлөө явуулахгүй байхад тэг яасан их юм боддtiin ингээл баг боддог лээс. Тэг би чинь тийм ч очихоор шинжилгээ ухааны технологийн сургуулийн төлөөлөл болчих жоох нь. Сургуулаа төлөөлж байдаг. Тэгээ олон улсын оюутан учраас Монгол улс гэдэг одоо улсаа төлөөлж явж байгаа мэтэр ойлгогдно. Тэгээд нөгөө Аз учраас бас Азаа төлөөлнө. Тэгээ ер нь бол Азууд тоондоо их сайн байдаг гэсэн агуулгатай ойлголттой байдаг. Тэгээд Америк нэгдсэн улсад докторийн зэрэг хамгаалахад эхний 2 жилд нь бол байнга тийм суур хичээлүүдээр нүдтий. Тэгээ бүтэн 6 жилийг зарцуулахыг шаарддаг. Тэгэл буцаж очивол нэг бакалавр оюутан болсон юм шиг тий дандаа дээд мат янз бүрийн физикүүд аваад тэгэл байж хахад нөгөө Аз царайтай учраас аягүй сайн байх ёстой гэсэн нэг тийм ойлголттой, хүлээлттэй. Тэгээд нилээн тэгж өөрийнхөө одоо зүс тэ их орон төгссөн сургуулаа хамгаалж тэгээд сайн сурахыг хичээсэндээ. Тэгээ хүүхдтэйгээ байсан. Тэгээ яг дагаад хүүхд маань хөгжөөд өсчт юм блэ. Тэгээ хамт сургууль сурж исэн олон улсын оюутнууд болохоор одоо манай хүүг хараад одоо бид нар ийм удаан жилийн дөнгөр үтсэн үү? Одоо нэгдүгээр ангид орцсон уу? Одоо цэцэрлэгт ингэсэн үү гэж явсараа байгаад төгссөн. Тэгээ хамтдаа хүүхдтэйгээ хөгжөөд төгсөө явчих юм лээ. Хүнд бол байсан шүү. Тэгээд нэг тийм зөрөгтэй байсан баха. Жохон хүүхдэд давуулаад яваад манай нөхөр ч гэсэндээ би тэрийн хоёулын анхны хүүхд болохоор явуулаад тий. Хэрвээ 2-3 хүүхдээсэн бол ухаан суугаад хэцүү гэдгийг мэдээд айгуул зөвшөөрөхгүй байх байсан баха. Тэгэл хамаг тохироонд бүрдээл явсан байгаа. Тэгээ төгсгöd бол хэцүү. Эхний 2-3 жилийн дараа нэцэж байгаа хүмүүс зөндөө байдаг. Тэгээ мэрэгжлийн шалгалтаа дийлэхгүй гардаг хүмүүс байдаг. Тэгээ тэнцээж нөө байгалийн ухааны чиглэлээр явахаар 100% тэтгэлэгтэй. Сургуулийн төлбөр төлөгдөхгүй тэгээ стипенд авчихдаг байхгүй. Гэтэ амьдралын өртгөн их учраас өндөр учраас бас хүүхдтэйгээ амьдрахад хэцүү. Тэгтээ тэгэл мэдгүй болоод өнгөрчихсөн. Тэгээ нэг яг нэг залуу насныхаа яг нэг 24-өөс 30
40 нас яг залуу насаа тэнд өнгөрөөцөн байдаг шүү дээ. Одоо эргээд харахаар одоогийн одоо наслж байгаа насны өндөрлгөөс харахад тийх олон жил их залуу насаа л тэнд өнгөрөөцөн санагддаг та. Тийм байна. 6 жилийн хугацаанд таны судалсан судалгааны ажлууд хэд хэдэн бас судалгааны ажлуудаа та олон улсын бас нэртэй сэтгүүлд хэвлүүлж байсан гэсэн мэдээлэл байсан. Тэгээ би зүгээр судалгааны сэдвүүн надад сонирхолтой санагдсан. Эртний чулуулгийг дэлхийн дөхтэй холболт судална гэдэг. Тэгээ нэрнээс нь сонсохтол өөрөө яг би өөрөө уулуурхайн салбарын хүн. Тэгэхээр яг салбарын хүмүүст бол нэлийн сонирхолтой сэдв байгаа болов уу гэж бодож байна. Судалгааныхын ач холбогдлын талаар сонсвол та тавчхан бидэнд тайлбарлаач. Яг докторийн зэрэг хамгаална гэдэг ингээ явахаараа илүү нөгөө өргөнөөс ингээ нарийсаа явцдаг. Одоо чи манай нөхөр бол намайг ийм нөгөө дурангаар ингэж юмыг харж байгаа юм шиг нарийн хардаг гэж шолооддог байхгүй юу. Одоо юмны ингээд яагаад гэдэг асуулт юм. Бүр яг бол одоо үнцгийг нь олох гэж ингэж явдаг. Тэгэхээр нилээ нарийсаад явчт юм аа. Яг нарийн тайлбарлая гэхээр гэхдээ уулуурхаан салбарын хүн юм чинь ер нь бол ойлгоно. Яг бид нар бол яг чулуулгаас бүрдсэн тийм газар яг тэрэн дээр нэгээ сайхан амьдарч байгаа шүү дээ. Тэгээд одоо хатуу чулуулгуудынх нь орон зайгаар нь ус нь байж идэг. Нилээн гүн рүүгээ яваад ирэхээр хэрвээ тэнцэн органик төлөвлөлтүүд нь байсан болвол тэгээд химийн бусад ашигт малтамлууд нь одоо нөгөө газрын тусна тий нүүрсэн тэгэл бүх зүйлүүд нь сайхан бүрэлдсэн байдаг. Их тийм сонирхолтой тийм газар бол амьдардаг. Тэгээ хүн төрөлхтний өөрийн хөгжил гэхээр нилээн богинохон хугацаа бол яг дэлхийн түүхэндээ бол яригддаг. Тэгээд одоо миний судалгааны сэдэв болохоор одоо яг энэ бидний амьдарч байгаа газар нутгийн бүр нилээн тийм эртний чулуулг нь хизээ хаана яаж үүссэн бэ гэдэг яг зөв энийг evolutionary biology гэдэг зөв нэг юм хувьсэл хөгжил судлах гэдэг байдлаар орчуулчих ихээр буудгүй. Тэгэхээр хөгжлийн түүхгээ орчуулчихаар түүх юм шүү гэдэг ингээд нийгмийн чиглэлийн шинжилгээ ухааны хүмүүс хэлэддэг. Гэхдээ аливаа юмны одоо учир шалтгааныг нь тайлахын тулд яг ийм байгалийн шинжилгээ ухааны хүмүүс бол химийн, физикийн бүхий л нарийн тийм арга гаргачлуудыг ашиглаж идэг. Тэгээ миний судалгааны яг нарийн сэдэв болохоор ер нь Монгол улс тэр тусмаа баруун урд тал одоо хэсэгт оршиж байгаа тэр уус чулуулаг одоо Монгол улсаа тодорхой ярил одоо тэр Монгол Алтайн руу ингээ өргөжлээд Казахстан руу гараа явчихдаг. За тэгээ тэрнтэй төстэй чулуулгууд нь Оросд байдаг, Хятадд байдаг, Казахстанд байдаг. Тэгэхээр яг тэнд байгаа чулуулгууд хизээ хаана үсээд яагаад эдгээр хоорондоо юм адилхан байгаа, юу нь холт адилхан байгаа, яаж үссэн гэд судлаад явхад тэр дунд нөгөө ашигт малтамлууд нь бас байдаг. Тэгэхээр ер нь бол манай яг энэ чулуулаг судлалын энэ геологийн салбарын яг суур тэр одоо яг чулуулаг үүссэн учир шалтгаан хэрэг нэг тийм суур онлайн судалгаа хийдэг гэж бодохтой. Гэхдээ тэрийг сайн ойлгож, сайн судалж байна гэдэг болвол ар араас нь дашт малтамлууд хөгжих, үүсэх тэр нарийн зүйлүүдийг нь үнцээр нь тайлбарлах боломж бүрддэг. Тэгээд яг тэр чиглэлээр нь яваад сураад зөвхөн Монгол гэлтгүү Азийн бусад улс орнуудад судалгаа хийгээд тэгээ харьцуулах боломжийг олгосон нь Harvard их сургууль юм да. Том сургууль байх тусмаа хамгийн сайн багш нарыг татдаг. Хамгийн сайн багш нарыг яаж татдаг вэ гэвэл судалгааны мөнгийг нь хангалттай өгч татдаг. Тэгэхээр сайн багшийг дагаад сайн оюут ирнэ. Тэндээс сайн бүтээгдэхүүн гарна. Сургуулийн сурагч, сургуулийн оюутнуудыг бол бүтээгдэхүүн гэж харах хэрэгтэй. Тэгэхээр би түрүү нөгөө хэлсэнчлэн Harvard их сургуульд очиод бишинлүүгийн технологийн сургуулийн бүтээгдэхүүнээр овоглогддог байсан. Гэхээр 4 жил тэнд намайг хэр бэлтгэсэн бэ гэдг нь тэнд гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо яг дэлхийд одоо нэг дэрэмтлэгдэж байгаа тийм байгалийн ухааны чиглэлийн сургуульд нь сураад тэгээ гарахад бол ер нь харилцаа холбоо их сайжирдаг юм блэ. Тэгээд яг эрт дээр үед Монгол улс яг бүр одоо хүн үсхээс өмнө нь одоо нүдэнд харагдах хуцаан амьтад ургамлууд үсхээс өмнө яг Монгол улс одоо яг одоо юу гэдэг Сибирьтэй ойрхон байсан юм уу? Хятадын өмнөд хэсэгт оршдог бас юм том хавтангуудтай ойрхон байсан юм уу? Тэгээ тэр нөгөө амьтан байхгүй, ургамал байхгүй болохоор юун дээр найдах уу гэхээр физикийн янз бүрийн туршилтууд, химийн туршилтууд тийм зүйлүүд дээр суурилж тэгж одоо баталгаа нотлохоо гаргаж иж тэгээ тэрийг олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлж чадчих хамгаалах эрх авдаг.
Тэгээ ер нь бол хамгаалсан нь бол баяртай байт юм аа. Тэгээд яг тэр чиглэлээрээ ирээдүйд ч гэсэндээ одоо улс төрд явж байгаа. Улс төрөөс болохдоо ч гэсэндээ одоо сурсан мэдснээ хүүхдүүдэд заавал өвлүүлжүүлдэг хэмсэн гэж боддог. Тэгээ одоо ч гэсэндээ одоо завсар заагаараа шинжилгээ технологийн сургуульда одоо өөрийнхөө багш дээр очиж хичээлтэн туслах юмсан. Оюутнуудад бас хагасаа өдөр чамаагүй хэрвээ хүрээд ирэх юм бол өөрийнхөө чадах мэдх юмыг хэлж өгөх юмсан гэж бол боддог доо. Тэг яг би дараагийн асуулт таны нэг ярилцлаган дээр би одоо Харвардта 6 жил та төгсчөөд Токиогийн сургуульд очиж судалгааны ажил хийх бас боломж олцсон байлээ тий 2 жил. Түүнийгээ дуусгачаад буцаж очиод Монголдо очиж багшлнаа гэд ярилцлагатай өгсөн байсан. Тэгэхээр би яг өнөөдөр асуух гэжсэн асуулт маань яагаад багшлна гэдэг зүйлээ болоод улс төрт хүч үзэхэр болов гэж асуух гэжсэн. Тэгээд та сая нэгэнт хүндцэн учраас шууд асууч. Тэгээд мэдээж одоо багшлахаа арай хойноо тавиад эхлээд улс төрт үзсэн сурсан мэдснээ нийгэмд оруулах хувь нэмэр талаасаа илүү өгөөжтэй гэж харсан уу? Таны хувь үнэ? Хувь ер нь бол ер нь байнга багшлана. Тэгэхдээ одоо бол сошиал хандлтаар одоо жишээ нь ийм зүйл дээр зөвлөгөө өгөөд өгөөч те яг мэрэгжлийн чиглэлийн энийг одоо яг ямар тестүүд хийвэл зүгээр үү? Яг хариулж чадахгүй л байгаа тань л да. Одоо ингээд хумигдж байгаа боловч хэзээ нэг одоо боломж бүртүүл ингээд тэлээд явах гэж бол найдаж байгаа. Ер нь докторийн зэрэг хамгаална гэдэг бол багшлнаа л гэсэн агуулга байдаг. Тэхийн тулд бүр юм нарийн бүр одоо өөрийнхөө мэрэгжилтэд жинхэнэ эзэн болж байна гэсэн үг. Тэгчээ тэрийг одоо дараагийн үедээ залгамжилж үлдээж чадахгүй байвал харамсалтай байхгүй юу? Тэгээ саяхан бас нөгөө ингээд одоо улс төрд ороод тэг ингээд явж байхад ингээд таньдаг хүмүүс одоо нэг газар ажиллаж исэн хүмүүс хүртэл ингээд янз бүрээр бичих юм аа. Тэгэл энэ сайхан мэрэгжлийг ийм боловсралыг хэвээр ийм намын төлөө зориуллаа гэж бичсэн байна гин шүү. Тэг би тэрийг өөрөө уншиждаг байна. Доошоо явцсан. Тэгээ манай ажлын албаныхаа уншичаад тэгсэн байна. Тэг ингээд бодож явахт ингээд зарим хүмүүст л харамсалтай санагдаад байгаа юм шиг байна. Гэхдээ би одоо ч гэсэндээ тийм соёнгийн эрүүлэх ажил хийж байгаа гэж боддог штэ. Одоо яриад байгаа зүйл попрод байна. Тэ энэ бол яг учир нь бол утга учир нь бол яг энэ биш ээ. Одоо энэ эрдэмтдийн зөвөө тэ энийг бас ойлгуулж хэлэх одоо хаа газраа л өөрийнхөө салбарын зүйлүүдийг зөв ойлгуулах юмсан гэж бодоо тэрийг хийж байгаа амжилттай хийж байгаа гэж боддог штэ. Яг өнөөдөр тэр олон нийтийн улс төр зарим улс төрчдийн попродогоо сэдвийн хүрээнд яг одоо би таныг суулгацсан асуултууд асууна. Яагаад гэх юм мэрэгжлийн үнээс нь үгийг сонсохгүй л ард түмний талцуулдаг масс таалагдах сэдвийг ярьдаг бас улс төрчид их байгаа учраас таныг мэрэгжлийн үнийг өрсөн байгаа. Тэгээ тэр хүн сэдв рүү орохоос өмнө дахиад ганцхан асуултыг би асуучих. За Токиогийн сургууль яг та түрүүн хэлсэн. Харвард гэдэг энэ ер нь бол дэлхийн топ сургуульд аль нь ч хэлсэн маш том хүрээллийг өгдөг, найз нөхөд өгдөг. Түүгээрээ дамжуулаад дараагийн бас боломжууд нь гардаг ч болов уу гэж би хардаг. Тэгэхээр Токиогийн сургуульд 2 жил судалгааны ажил хийх явцад одоо өнөөдрийн хэрэгжүүлээд явж байгаа энэ улс төрийн албан тушаалтны ажлыг эрхэлж явах явцдаа өдөр тутамдаа ашигладаг ч юм уу тухайд Япончуудаас авсан нэг зарчмын нэг ганцхан зүйл та нэрлэе гэвэл юуг нэрлэх вэ? Япончуудаас сурсан зүйлгэл цаг барих байт юм болов. Тэр байж магадгүй. Гэхдээ их олон юм сурсан шүү. Яг хамгийн яг нэгийг хэлэх юм бол цаг барих баха. Би ер нь жоохон хүн хүлээхээр луур үрдтэй. Өөрөө бас хоцорхороо айгу санаа зовоод. Тийм. Гэхдээ айл бол хоцрохгүй гэж яддаг те. Өшөө зүгээр нэг зүйлийг нэмээд хэлэх юм бол нэг тийм үндэсний өөрийнх нь бахархал гэж ямар зүйл байдаг юм бэ? Би 2 тийм айгүй том газар ажиллаж амьдрахтаа ойлгосон. Жишээ нь Америкт ингээд байж хахад ингээд мэдээж одоо их том мундаг оюуны чадамжтай хүмүүс тунд ингээд айгүй олон жил амьдрахаар нөгөө түл чи ингээд өөрсдөө дэлхийн төв гэж бодож байгааг бүр ингээд ясмахандаа шингэтэл мэдэрч байгаа шүү дээ. Одоо юу гэдэг тэгэл нэг ер нь бол багш нар маань хвчлэн тухайд Обама ерөнхийлөгч байсан. Обамагийн байгалийн ухааны зөвлөх гэл. Тэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан зөвлөх гэл. Ер нь бол их дандаа томчууд байна. Тэгэл тэр хүмүүстэй чи англиар бараг алдаж ярихад хүртэл урдаас ярихгүй юм житээч байх шиг тэ. Ер нь айгүй тийм айгүй өндөртэй хүмүүс байдгаа. За Токиогийн сургуульд ирлээ. Бас яг тентхийн байгалийн ухааны сургуульд нь ингээд ажиллаа. Эхлээ 2 жилийн гэрээтэй ингээд өсөөд явах хэрэгтэй байхгүй.
Тэгээ 2 жилийн гэрээтэй ингээд ажиллаж байхад тэнд бол ер нь бас ингээд дэлхийн төв гэж бодсон шүү. Тэгэхээр ингээд би нэг зүйл бодсон нь ингээд шинжлэх ухаан хөгжихийн хэрээр тэгээд өөртөө ингээд аюу тийм ер нь их зантай байгаа хгүй. Эрдэмтэд нь бол бусад одоо Азийн орнуудын эрдэмтэд баг бидний ранкаар бол доор гэсэн бүр өндөр ихтэй. Тэг ингээл Америкт байж бөө их зантай хүмүүсийн дундаас ингээд дахиад ингээд Японы бүр айгу том сургуульд нэрэнгүүтээ бас шинжлэх ухааны төв гэж бодцоо. Ингээ бодохоор бас ингээ за хол юм аа биенээсээ те. Тэгээ бас юм ингээд нэлээд өөр үндэстэн хүмүүс юм аа. Тэгснэ өөрсдөө тэгж ихээр ингэж бодож чаддаг төвшин төртөл хөгжсөн байгааг харахад бол гоё л байдаг. Тэгээ манай Монгол улсын шинжлэх ухааны академихан бол чадвартай эрдэмтэд их олон байгаа. Гэхдээ нэг хэзээ нэгэн цагт нэг за манай эргэн тойрны улсууд бол шинжлэх ухааныхаа арга гаргачлалаар манайх бол илүү дээ гэдэг нэг юм итгэлтэй нөхцөл байдал үүсвэл их л гоё явах. Тэр бол зөвхөн эрдэмтдийн чадвар тэгээ тухайн асуудлыг ойлгож байгаа гаргалгааг нь гаргаж байгаа тэр суурь чадамжаас илүүтэйгээр бас шинжлэх ухааныг олон улсын түвшинд хөгжүүлэх гэх юм бол бас тодорхой хэмжээний маркетинг орно. Эрдэмтдээ бид нар танилцуулах ёстой. Монгол улсад ийм хийж чадна гэдгийг ингээ байнга ярьж явах ёстой. Тэгжээж олон улсын хамтын ажиллагаа хөгжөөд тэгээ манай шинжлэх ухааны академи илүү хөгжих баха. Тэгээ би одоо баг чуулганы гишүүн. Тэгээ яг үүндээ бол их цагийг зарцуулж чадахгүй байна. Гэхдээ би юугаар Азийн Journal of Asian Earth Sciences гэдэг сэтгүүл байдаг. Бас одоо сайн сэтгүүл байдаг. Тэрний бас associate editor нэдэг. Тэр нь болохоор ингээд яг тэр Азад хэвлэгдэж байгаа манай байгалийн ухааны салбарын өгүүлэлүүд ингээ эрэхтэй шүүмжинд ирдэг. Тэгээ шүүмжийг ингээ хянаад тэгээ тэрийг нь edit хийж идэг. Тийм яг гол хян тохиолдуулж байгаа местний хүний доор нь хид хідэн чиглэлийн хүмүүс байдаг. Тэгээ тэрний нэгээр сонгогдоод одоо жил хагас ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд хичнээн улс төр секретарч гэсэндээ оройдоо бол ингээд салбарынхаа сүүлийн үеийн өгүүллүүдийг уншиж байгаа. Тэгээд чадлынхаа хэрээр шүүмж өгнө. Тэгээ тиймэр ажилласаа бол аль болох салахгүй гэж байна. Гэхдээ олон зүйл рүү зэрэг старч болохгүй. Тийм учраас ингээд мэдээж ингээд багасж байгаа. Гэхдээ тэгэл чадлынхаа хэрээр бүх төвшөнд бол сурсан мэдснээ хуваах юмсан. Тэгж чадахгүй бол одоо хайрн л болох байх л та. За баярлалаа. За одоо монголчуудын хувьд хамгийн эмзэг сэдв бол урааны асуудал руу орно. Уран маань өөрөө дэлхийн нийт нөөцийн 2% нь бол Монголд байдаг гэсэн би бас тоо статистик харлаа. Тэгэхээр эхний асуулт маань яг энэ цаг үед бид нар ураанаа олборлох нь өөрөө эдийн засгийн үр ашиг талаас зөв үү? Цаашдаа одоо дэлхийн зах зээл дээр өсөн нэмэгдэх эрэлт нь яг энэ цаг үедээ байна уу? Магадгүй бас нэг хэсэг ард түмэн ярьдаг нь бид нар одоо байгаа бүх баялгаа л одоо ашиглачи гэдэг хандлагаар хандах биш. Хойч үедээ зарим нь үлдээчи, зарим зүйл дээр бас уулуурхайн салбараа ашиглахгүйгээр өөр ямар боломжууд энэ тэрийг харъя гэдэг ч ард түмэн байдаг. Тэгэхээр би илүү урааны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал эрэлт нь дэлхийн зах зээл дээр ямар түвшинд байгаа вэ гэдэг асуултыг танаас асууя. Эрэлт нь бол өсөж яваа. Эрчим хүчний бас нэг их үүсвэр гэж явдаг учраас одоо ямар ч их үүсвэрээс харсан ойрын хэдэн жилдээ урааны одоо цөмийн эрчим хүчинд ашиглаж байгаа төрш хэлбэрээрээ энхийн зориулалтаар ер нь бол эрэлт нь тогтмол нэмэгдэж явах юм байна. Эрэлт нь тогтмол нэмэгдэж явна гэдэг нь үнэн нь ер нь доктортой байна. Эсвэл өснө гэсэн агуулга гэж бодох хэрэгтэй. Тэгж бол харагдаж байгаа. За ашигт малтмал гэд за таны хэлсэн зүйлүүд яг л харагдаад байгаа. Ойдлогоогоо л ашиглаж байгаа юм чи нэгээрээ сайхан амьдрчил да. 5 толгоогоо ашиглаад нүүрсээ гаргах хувь сүүлийн хугацаа хүртэл ингээ гаргаж байгаа сайхан амьдрчаа. Одоо бид нар дараагийн үед нь яг тэрийг хүлээж агаад одоо хэдэн он байдгийг те. Тэгээд ураана ашиглая ч юм уу одоо дараагийн хордыг ашиглая ингээ нэг хадгалах нөөцлөх байдалтай яриад байгаа. Гэхдээ манайхан бол яг яриад нэг ужаах удаа нэг 10-аас дээш минут яриад суухаар юу ойлгодог штэ. Тэгэхээр ингээд нийтээр тэргийн дунд ийм асуудал үүсгээд байгаа нь хангалттай тайлбарлахгүй мэдээлэл нь яг их усөрөөс хүрэхгүй байж магад. Тэгэхээр нөгөө танаа подкастаар орж байгаа нэг би давуу талаа юу гэж бодоод байна гэхээр их олоонд хүрээсээ юу хүрээсээ гэж бодож байна гэхээр ашигт малтмал гэдэг бол тухайн үед ашигтай байгаа зүйлийг хэлж байгаа.
магадгүй одоо юу гэдэг зүгээр нэг энгийн элсэн чулуу буюу нэг эсэрхийг чулуугаас нэг сонирхолтой нэг одоо юу гэдэг нэг химийн элемент ч юм уу нэг юм гарч ирдэг боллоо. Тэр мэдгүй шүү дээ одоо технологи хөгжих ирээр те. Тэнгүүд өнөөдөр ямар ч үнэгүй байгаа чулуулгууд гинт үнэтэй болох магадaltaй. Цөмийн эрчим хүчнийг орлох нэг эрчим хүчний их усүр гараад ирлээ гингүүт уран өнгүүд хэрсэлтэй. Тэр үед уран ашигтай малтмал биш байхгүй юу? Тэгэхээр альва ашигт малтмлыг альва уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн хувьд ашигтай байх үед нь бид нар ашиглах нь зөв гэж хэлмээр байна. Тийм одоо л эрэлтэн байна. Эрэлтэн цаашаагаа хөгжихнэ. Одоо нүүрсний хэрэглэнээс бид нар эрчим хүчний нүүрсний хэрэглэнээс татгалзах гэж байна. Дараагийн сонголт нь манад ураны одоо нөөц байна. Авъя гэж байгаа дээр нь гарах нь зүйл гэж бодож байгаа. Тэгээд манайхаас бол шар нунтаг гарна гэд одоо ашиглалтанд орох гэж байгаа. Одоо гэрээн яригдах гэж байгаа. Төсөл дээр бол ярьж байна те. Шар нунтаг гэ уран 3 өвчл төрөгч 8 гэд. Тэгээ тэр ураны эсэл маань болохоор яг цөмийн түлш бол биш. Зүгээр одоо энгийн үед ингээ бариад үзээд ширээн дээр ихчнээ хоног тавьсан ч одоо асуудалгүй л гэд. Яг ингээд нарийн бүр юм ураны цэцрэг идэх ташт малтамлын талаар бүр мэрэгчсэн хүмүүсээс нь бас нэг хүмүүс одоо эрдэмтэд бас яриад эхлээсэ. Би одоо сайхан хим технологийн хүрээлэн дээр очиж нэг эрдэмтлийн хуралд орохдоо бас хэлсэн. Та энэ одоо цацраг идэвчлэлтийг хамгийн сайн мэдж байгаа хүмүүс ээ. Ярэ. Тэгээ бид нар бас харанхуй хүмүүс биш ээ. Яг ярих юм бол энэ ч ойлгоно тий. Шар нунтаг гэдэг зүйлийг бид нар экспортлно. Одоо энэ төсөл хэрэг хэрэгжих юм бол Францууд дээр таа төсөл хэрэгжих юм бол тэгээд ураны түлш болгохын тулд тэр чинь 2 ч удаагийн байна уу? Бас боловсруулалтад орж иж түлш нь болох юм билээ. Тэгээ цаашаага эрчим хүчнийхаа тэр станц руугаа түлш байдлаар хэрэглэгдэн. Манад бол тэрнээс даруй бараг 1-2 үе шатын өмнөх тэр түүхий байдлаар нь манахаас гарганаа. Сая их хурал дээр бас чуулганаар цөмийн нэргийн тухай хууль орж явахад гишүүд асуудаг бүгдээрээ цөмийн станцаа барья. Тэ? Эрчим хүчийг гаргадаг болъё. Миний бодлоор манайхан бас тэр чиглэл рүү хандаж сонирхож байгаа шиг. Тэгээ их хурлын гишүүд нь яриад эхлэхэд мэдээж олон зөвлөхүүдэн зүйлсэн байгаа, олон мэдээллийг харсан байгаа. Тэр эрчим хүчний их усүр байдлаар яагаад манад уран байгаад хахад ашиглаж болохгүй вэ? Тэр бас зөв. Тэгээд тэгтээ бид нар шар нунтгийг гаргана гэсэн одоо төсөл явж байна. Тэгээд тэр шар нунтгийг дахиад боловсруулахын тулд тэр чим өөр хөрөнгө оруулалт, өөр үйлдвэр барих болж штэ тий. Тэгэхээр тэр нь бас яригдчих эхлэжгүй хөрөнгө оруулалт нь асар их бас магадгүй 20 жилийн дараа бүтэх асуудал байж магадгүй. Тэгвэл өнөөдөр сонирхож байгаа тал байгаад манад боломж нь байгаад тэгээд одоо эрдэмтэд маань одоо ийм зүйлийг нь анхаараарай. Тэгээ энэ тохиолдолд ашиглахад асуудалгүй гэж байгаа тохиолдолд ер нь яагаад болохгүй гэж л бодож байгаа. Тэгээд уран бол яг байгаль дээр байгаа чулуулагт хадгалагдж байгаа тэр агуулгыг нь гаргаж ирээл одоо борлуулах гэж байгаа асуудал шүү дээ. Тэрнээс хаана их тэгээс хин нэгэн урааныг авчираад байгаа юм бол байхгүй. Тэр чинь зүгээр л яг тэр одоо чулуулагт нь агуулгагдж байгаа зүйлийг нь л жаахан толгой ажиллуулж байгаа л уусмалд шингээж буцаж гаргаж ирээл тэр уусмлаа дахин ингээд оруулж байгаа процесс. Тэгээд уран үйлдвэрлэлийг харах юм бол Казахстан яг манай хөрш одоо яг энэ газрын доорх уусган баяжуулах гэдэг аргаар 26.4 дэлхийн маш их нөөцтэй байгаа шүү дээ. 26.4%-ийг нь манай 2%, Казахстан ч 26.4%-ийг эзэлдэг лүү дээ. Ураны нөөц тийм байх хэвээр. Нэлээ их нэгдүгээрт л байгаа. Тэгээд хажууд маань яг тийм улс байгаа учраас ер нь хөрөнгө оруулалт талдаа ч гэсэндээ Монгол улсыг сонирхох магадлалтай. Яагаад вэ гэвэл ер нь хөрөнгө оруулагчид эргэн тойронд нь байгаа хөрс зэрэгэлдээ орнуудад ямар уул уурхайн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж гарч ийнэ гэдгийг нь харна. Тэр нь яагаад тэгэхээр тэнд байгаа одоо жишээ нь манай хятад одоо хөрш шүү дээ. Тэнд маш их олон тооны янз бүрийн ордууд байдаг. Тэр ордууд нь хятад улсын хойд хэсгээр байна. Монгол улсын хилтэй ойрхон байна гэвэл тэгвэл хилийн нөгөө талд нь бас байх үедээ гэд хайдаг жишээтэй. Тэгэхээр тэр чинь нөгөө
одоо чулуулгийн хил заагвал тухайн улс орны хилтэй ерөөсө хамаахгүй байхгүй. Тэгэхээр хамгийн хөрөнгө оруулагчдын хардаг зүйл нь бол эргэн тойронд нь ямар ордууд байна. Тэгээ тэр чулуулг нь Монгол руу хил даваад үргэлжилж гин үү? Тэрийг хардаг. Тэгээ тэргээрээ болохоор Монгол ингээд дэшээ үсрээ явчихдаг. Хөрөнгө оруулах ингээд оруулмаар орчинтой гэд. Оруулах сонирхолтой гэд. Тэгээд дараагийн асуудлууд гарч ирнэ шүү дээ. Орон нутгийн харилцаа нь ямар юм? Татварын орчин нь ямар юм? За одоо татварын орчин гэж ярихаар яг манай Монгол улс татварын орчны хүрээнд хөрөнгө оруулагчдад ээлтэй юу гэвэл би бол үгүй гэж боддог. Нэлээд өндөр татвар авдаг гэж боддог. Тэгээд татварын орчныг гэхдээ зөвхөн ашиг малтмлын нөөцчлөлийн төлбөрөөр зөвхөн орлуулж бодож болохгүй шүү. Бүх төрлийн татварыг ингээд цогцоор нь ярих хэвээр. Тэгээд манай одоо хөрөнгө оруулалт чиглэлээр мэрэгсэн мундаг залуус бол байгаа. Тэгээд их олон төрлийн өөрсдийнхөө судалгааг бас хийцэн байдаг юм лээ. Магадгүй бид нар нэг ингэх стохаа нэг тийм яг зорилтод бүлэгтэй. Ингээ бүр сайн сайхны төлөө яг мэдээллүүдийг ингээ сайхан бэлдээд өгөөд тэгээ тэрийг ингээ тогтмолжуулаад хүн сонирхох ёстой үстэй. Сонирхоод энэ яг эрүүл юм болов уу үгүй юм болов уу гэж асуухт нь айгүй энгийн үгээр сайхан тайлбарлаад өгчүүл. Тэгээ энэ бол яг одоо юу гэдэг одоо жишээ нь газрын доор хуусган баяжуулах арга гэдэг болвол ил уурхаагаар урааныг олборсноос хамаагүй одоо газар хөндөх асуудал нь бага юм аа ч юм уу тий. Нэг тиймэрхүү энгийн байдлаар бас тайлбарлаад явуучвал уул уурхаан салбарын өгөөж нь илүү л биднэрт хүртэгдэх бах та. Тэгээд хамгийн гол нь засаглал нь сайн байх юм бол тэгээд олж ирж байгаа мөнгөө хэрхэн сайн зарцуулах вэ гэдэг дээрээ л ухаан оролдуулчих юм бол тэгээ бүгдээрээ цөөхөл юм чинь сайхан амьдарч баг. Ялчгүй одоо нийт ард түмэнд гэх юм уу олон нийтэд бас хүрэхэд аливаа нэгэн сэдвийг бараг 6-7 аргаар янз бүрээр л үзэх хэрэгтэй юм шиг байна. Уг нь бол уул уурхайн салбар чинь өөрөө Монголын голлох салбаруудын нэг. Тэгээ бид нар чинь жилдээ бараг нэг удаа бөөнөрөө цугларч уул уурхайн 7 хоног гэж хийдэг. Гаднаас бас томоохон хөрөнгө оруулагч нарыг өөрч хилцүүлэг хийдэг. Уг нь бол их л арга хэмжээний зохион байгуулад байх шиг байна. Тэгээ зүгээр эргээд нөгөө залуу хүний хувьас харахад залуучууд руу чиглэсэн гэдэг юм уу олон нийт рүү чиглэсэн тэр нь одоо тухайн салбарынхаа хүмүүсийн хүрээнд л болоод өнгөрчдөг зүйл болж хувираад байна л та. Тэгэхээр яалчгүй одоо нэг подкаст буюу одоо залуучууд сонсдог магадгүй өөрсдийн одоо олон залуучуудын даган дураадаг контент бүтээгчээр нь ч юм уу янз бүрээр л хүрэх хэрэгтэй юм шиг байна. Тэгжээж л олон талаараа маастл хүрэх хэрэгтэй. Тэгээ бид хэд ч бас нийгмийн хариуцлагын өрөөнд бас тэр нэг бүлгийн нэг хэсэг байх гал чадан ядахаараа явдаг. Тэгэхээр таасаа яриан дундаа ашигт малтмлыг маш гоёор тодорхойлчлоо тухайн цаг үедээ хамгийн үнэтэй байдаг зүйл гэж. Тэгээ нөгөө дийлэнх улс төрчдийн попортик сэдв чинь байгалийн баялаг гэж яриад байдаг. Яг үүндээ бол байгалийн нөөц ашигт малтмал тэгээ тухайн газар доор л тэр чинь чулуугаараа л байгаа хөдрийн битээрээ л байгаа. Боловсруулахгүй бол тэр чинь тэгээ зөвхөн чулуугаараа л үлдэн шүү дээ. Тэр ойлголтыг бас олон нийтэд өгчмөр байгаа. Тэгэхээр уран гэхээр энэ тэндгүүл одоо энэ уурхайг одоо яг за хоёулаа шууд тэр зөвч овоо гэдэг ордын талаар нэрийн дуртай дараг ярьчих гэж бодож чинь нэгэнт одоо яг энэ бүгд найрамдах Франц улсын Orono Mining гэдэг компани Монголын засгийн газартай одоо яг оюутлогоо шиг л одоо нэг хэлцээр амжилттай гэж төсөл эхлүүлэх гэж байгаа хөлбөр дээр явж байгаа. Тэгэхээр энэ дорн говьтай аймагт байгаа энэ орд нэлээд нөөц нь бол нэлээд бас өндөр юм байлээ. Тэгэхээр тухайн одоо нутгийн иргэд энэ нэвтрүүлгийн энэ подкастыг сонсчих юм бол за уран болвол бид нар эцсийн тэр түүхийд буюу яг тэр атомын цахилгаан станцад түлш байдлаар ашиглагддаг байдлаар нь бид нар үйлдвэрлэхгүй байна. За одоо жишээ нь судлаад үзэхэд ураны тэр эцсийн бүтээгдэхүүнийг гаргахад 6 шатны процессор боловсруулдаг юм байна л да. Тэгэхээр Монгол бол нэг 3 юм уу 4 эхний анхан шатны түүхийн эдийн л гаргаал гадагшин зарьяа л гэсэн асуудал ярьж байгаа маань гэж ойлголоо. Тэгэхээр яг тэр процесс донд үнэхээр сөргөөр нөлөөлөх байгаль орчин хүн амтан одоо үнэхээр мал үхээд идэм үү үнэхээр уран олборлоод эхлэхээр тухайн бүс нутгийн орон нутгийн одоо хэдэн километрийн нөлөөллийн бүст байгаа айл эрхэд өрхийнх нь хүн ам нь эрүүл мэндийн хувьд одоо асуудалтай болоод идэм үү дэлхий дээр үнэхээр ийм асуудалд өртсөн улс орн байна уу байгаа бол тэр нь одоо сургамж авах зүйл байна уу гэдэг асуултыг л асуухгүй бол одоо уран гэдэг бол одоо асар том цацраг идэвхт зүйл. Тэгээ энэ цацраг идэвхт гэдэг үгийг хүртэл одоо би танаар тайлбарлуулмаар байгаа л та. Одоо бидний сууж байгаа энэ гар утастай бидний эргэн тойронд хүртэл цацраг идэвхт ер нь бол байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг айлгадаг энэ сэдв чи өөрөө ямар ч факт чек байхгүй яваад байгаа учраас энэ олон улсад ингээ хүн үхээд идэг, мал үхээд идэг ийм асуудал байна уу?
олон улс одоо. За зөвчөө төслийн өргөтгсөн танилцуулга сая цөмийн эргийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орох үеэр ордноор нэлээд танилцуулагдаж явсан. Тэгээд яг одоо энэ байгаль орчинд нөлөөлж байгаа байдлаар нь амьдарч байгаа ард иргэдэд нөлөөлж байгаа байдлаар нь төрөл бүрийн судалгаануудыг манай хүрээлэнгүүдээс бол хийсэн байна. Гадны бас яг энэ стратеги төвчт малтмлын чиглэлээр судалгаа хийдэг байгууллагуудаар хүртэл хийлгэсэн байна. Тэгээд тэрийг бас л нэг тийм нөлөөллийн аян байдлаар яг эрдэмтдийн хийсэн тэр судалгааг нь танилцуулах юмсан. Яг энгийн мессежүүдийг юу гэж яг тэр тайлангуудаас харж болохоор байгаа вэ? Одоо яг судалгаатай л ярил л да. Тэгэхэд ямар тач одоо янз бүрийн тийм одоо гачигтай төллөө гэсэн байдлаар маш их тийм гомдлууд намайг уулуурхай хөндөлдрийн яам одоогийн ажил төрч цайлгийн яамд ажиллаж байхад бүр нэлээд их ингээл урт том гомдлууд ирчдэг. Яг тэр нэг гомдлыг хүлээж авдаг газарт ажилладаг ус учраас өөрөө би хүүдэж танилцдаг байлаа. Уншихад ингээд бүр ингээд итгэгтэл ингээд биччихдэг те. Манайхан эсвэл яг тэгэл бодоол бичээд идэг баг. Одоо хитэн байх стогоос олон толгойтой одоо мал төллөө гэл те. Төл гарлаа гэл. Тэгээд тэгэнгүүт сая судалгаануудаар бол академикны хийсэн судалгаагаар бол яг энэ зөв чаваагийн туршилтын үйлдвэртэй холбоотой байдлаар энэ мал төлөлт ингэж ийм байдлаар төл гаргасан байна гэсэн гэдг нь батлагдаагүй гэсэн дүгнэлт байна. Тэгэхээр хамаагүй. Одоо хамааралгүй байна. Хамаарлыг нь тогтоож чадсангүй гэж. Тэгээд бас газрын доорх усны асуудлыг ярьдаг. Одоо Улаанбаатар сумын нутагт одоо энэ газрын доор уусхан баяжуулж байгаа энэ арга болохоор яг энэ зөв чаваа төрлийн ордод л тохирж байгаа арга байгаа юм. Тэгэхээр ураныг олборлохдоо ил аргаар эсвэл газар доор олборлно. Газар доор нь одоо манай одоо ойдлогоо шиг даалт уурхаа гэж бас бодож болох юм. Нөгөө нэг арга нь болохоор хэрвээ одоо элсэн чулуулынхаа төрлийн нэг төрлийн тэрээр нэг уусмал нэвчээд явах боломжтой төрлийн. Тэгээд урааных нь агуулга нь бага. Тэгээд ил аргаар олборлохоор ашиггүй. Ил аргаар олборно гэдэг чинь маш их өртөгтэй том техникүүдийг бид нэр оруулна тий. Тэгээ бас нөгөө газар хөндөж байгаа одоо хувь нь маш их штэ. Айгүй томор нь ингэж дунд угаамыг авахын тулд томоор дэлгэжээж ингэж орно штэ тий. Тэгэхээр тэр олборлож байгаа гүн, тэр өртөж байгаа чулуулаг тэр бүгд эдгээр нь газрын доорх уусхан баяжуулах арга л зөвхөн энэ зөв чаваа төрлийн ордод буюу элсэн чулуунд агуулгадж байгаа урааны агуулга нь бага. Ийм төрлийн ордод яг тохирж байгаа учраас тэрийг сонгож байгаа юм. Тэгээд тэрэн дээр болохоор одоо ус одоо юу гэдэм бэ газрын доорх усанд нөлөөлж магадгүй гэсэн нэг тийм эрсдэл ярьдаг. Тэгээд тэр нь юу гэхээр нөө сулруулсан хөхрийн хүчил нэлээд сул хөхрийн хүчлийг оруулаад тэгээд тэр нь болохоор яг л нэг тийм бас инженерүүдийн л бодсон арга байхгүй юу. Тэгээд тэр нь яг элсэн чулуун тэр ураантай элсэн чулууныхаа дундуур яваа тэр ч одоо байгаль дээр байгаа уран байгаа шүү дээ. Тэрийгээ тэр уусмал нь өөртөө шингээгээд тэгээ буцаагаад гаргаж ирээ тэр нь үйлдвэрлэгөө ороод уран нь өвчүүлдэгдээд буцаа тэр ус нь ингээд дахиад ингээд циркуляц байдлаар эргэлт байдлаар ингээд шахагдаад ураанаа авч гарч ирээд ингээд явах юм байна л та. Тэгэхээр нэгдүгээрт бол зөвчүүд яг хэрвээ бүгдээрээ одоо дэлхий дээр ураны эсэл гаргаж байгаа ч одоо эрчим хүчний төлш бол биш шүү дээ тий. Одоо зүгээр ураны анхан шатных нь түүхийг бид нар гаргаж болох хэмжээнд нь гаргаж ирлээ. Энийг одоо байгаль газар доор байгаа урааныгаа л одоо гаргаж уусмал шингээж гаргаж аваад шар нунтаг болгоод экспортлж байгаа энэ процессыг үнэхээр бүгдээрээ олон хийн саналаараа явуулъя гэх тохиолдолд одоо тэр нөө сулруулсан хөрөвчл хийж байгаа. Тэгээ тэр маань газрын доорх усандаа хэр нөлөөлж ийнвэ гэдгийг сайн хянах хэрэгтэй. Тэгээд тэгэнгүүт эн чинь нөгөө зөвхөн Монгол турших гэж байгаа шинэ арга биш. Газрын доорх уусхан баяжуулах аргаар чинь одоо Казахстан бараг тэр яраа явж байна. Австрал бас нэлээд хэрэгжүүлдэг юм байна. Ер нь бол яг тийм ордын төрөлтөө зориулж салбарын аргаа сонгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр яг л одоо зөв чаваад ил аргаар болохгүй, далд аргаар утахгүй. Бас үнэтэй ч далд аргаар явна гэдэг чинь.
Тэгээ агаржуулт дээр чинь 70 дарга үед аюу хэцүү 70 нэвтрэлтийн үед. Тэгэхээр яг энэ ус хам байжуулах аргаар ингээ явхад газрын дор хусныхаа агуулгыг маш сайн одоо контролдох хэрэгтэй. Тэгээ ер нь бол ингээд одоо уус мал нэвтрүүлж байгаа цооногоо эргэн тойронд нь газрын дор хусны шин чанарыг нь хянжаах тийм хяналтын цооногуудыг өрөмдөж байгаа юм байна. Тэгээд угаасаа л ер нь бол онлон ч гэсэндээ тэгж явдагтай газрын дор хусаал сайн хянах хэрэгтэй. Тэгээд би бас их хурал дээр ундны усны чиглэлийн хууль эрх зүйн орчныг судлах байгалийн ухааны хүн болохоор тэр ажлыг хийх ахалж байгаа юм. Тэгээ сая 11 сарын 11-12-нд ер нь л устай холбоотой бүх оролцогч талуудыг бүх эрдэмтдтэй бүх төрлийн байгууллагад ажиллаж байгаа бас салбарынхантайгаа уулзлаа. Тэгээд л бас манай ажлын хэсэгтэр говийн бүсээ сонгогдсон гишүүд байсан. Бид нар бүгдээрээ л бас багш нар ороод ирчихэж байгаа шүү дээ, тий. Багш нараас асуулаа. Зөв чөвөгийн ордын одоо газар руу маш хэмжээний хүчил шахах чинь тэрийг л одоо бас нөгөө папердаг сэдвийн нэг шүү дээ, тий. Одоо тэр маань сулруулсан хүрээ хүчлийн усмал гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Тэгээд тэр нь шахагдаад орж ирээд тэр чинь нөгөө сая туршилтын үйлдвэрийн үйл ажиллагаа яваад дуслаа шүү дээ. Тэгэхээр тэр үед нь туршилт явагдаж байх үед газрын дор хусных нь агуулга нь хэр өөрчлөгдвөө гэд асуухад шинжлэх ухааны технологийн сургуулийн айлээ гэд манай багш байгаа. Газрын дор хусны чиглэлээр одоо надад хүртэлчээл орж исэн үндэ. Багш бол би яг юун дээр туршилтын үйлдвэрийн үеэр зөвлөхөөр нь ажилласан, тайлангуудыг харсан, газрын дор хус нөлөөлөл одоогоор бол мэдэгдэг байна гэдэг ч аахгүй. Тэгээ тэрийг бас сонсоход бол хайтаахан л байсан. Тэгээ би бодохдоо багштэй бас ингээд багшийг яриулаад тэгээд тэрийг нь бүгдээрээ сонсоод нэг тиймэрхүү ажил хийвэл юм лөө. Тэгээд ер нь ингээд эртлээ бодоол жаахан тийм санаа зовох нь зүгээр л хүний л чанарын асуудал. Ингэчүүл яам та би буруу гიშгчүүл яам гэдэг шиг л те. Тэгтээ тэрийг хит ингэж томруулаад тэгээд үндслэлгүй мэдээллийг олонд итгүүлнэ гэдэг бол бараг нүгэл баха. Тэгэхээр одоо яг л тэр сая зөв човгийн ордын танилцуулга цөмийн нэргийн тухай хуультай холбогдож орж ирэхдээ танилцуулагдсан хэлбэрээрээ одоо нэлээ эрчимтэй сошиал дээр ч юм уу нийт арт хэрэгтэд хүрсэн байсан болвол одоо мал амьтдад нөлөөлж байгаа нөлөөллийг нь л тогтоогоогүй байна. Газрын доор хусанд нөлөөлөд байгаа нөлөөлөл одоор байхгүй нэ гэж мэддэхгүй байна. Тийм тэгээд одоо хэрвээ энэ төсөл би одоо ингээл улуурхаан салбарын төлөөлөл гэж их хурал сууж байгаа. Тэгээ бас энэ байгалийн ухааны хүн. Тэгээд ингээд салбарын хандлаар зөв мэдээлэл өгөхгүйд ярангуут нэг ийм хандлага ажиглагдаад байгаа. Одоо энэ компанитай хамааралтай энтэй минетэр гэсэн хардал. Тэгээ яг хардаж болно. Тэгтээ үнний төлөө одоо тэгээд ярихгүй гэд одоо яг яах вэ те намайг хардчих вэ гээл бас би бодоод байвал газрын дор хус бохирчих вэ гэдэгтэй л адилхан юм болно те. Тэгэхээр тэгэл одоо ярих зүйлээ өөрийнхөө төвшөндөө бол ярина. Тэг яг нарийн энэ урааны хагас задрал одоо энэ доктортой изотоп нь яадгийн докторгүй изотоп нь одоо нөгөө хагас одоо эстрэг гэдэг чигээр ингээд задарч байна цаг хугацаа өнгөрөх тусам задарч байна гэсэн утгатай. Тэгэхээр энэ үедээ яг одоо ямар асуудлууд үүсгээд байдгийг гих зэрэг нарийн мэдээллүүдийг бол одоо манай эрдэмтэд яг энэ уран судалдаг, эстрэг гэдэгчл судалдаг физикчэд бас сайхан яриул зүгээрэж магадгүй. Гэхдээ нөө таны подкаст дурагдаад яг л энэ ураантай холбоотой асуудлууд асуугдах болов гэд олон улсад хэвлэгдсэн тийм мэдээлэл байна уу гэд үзэхэд яг ураантай та нэг олон улсын жишээ асуусан болохоор уран олборлолттой холбоотойгоор яг тийм урт хугацааны судалгаануудыг хийж ижил эрүүл мэндийн асуудлыг нь судалдаг юм байна. Тэгээд урт хугацааны судалгаануудыг бол цөмийн цэглэгаан станц нөө дэлбэрэлт эдэр болсон нөө Чернобыльтэй холбоотой тэгээд Японы бас цөмийн станц нэг битэрсэн шүү дээ. Тэрнтэй холбоотой олон жилийн ийм судалгаанууд бол хийгдсэн блэ. Тэгээ тэрийг болохоор зөвхөн уран гэхээсээ илүү цацраг идэвхжилттэй холбоотойгоор гэж дандаа тайлбарлаж явсан мөлий. Тэгээд тэр нь яг нөгөө удаан хугацааны эрүүл мэндийн судалгаан дээр бол цацраг идэвхжилтэд хит юм нөгөө одоо ойрхон байгаад тэгээд тэр нь удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд тэр эмнэлгийн хэллэхээрээ нөгөө хавдар
тусах магадлал эдгээр нь өсөх магадлалтай. Гэхдээ ингээд нөгөө хүний бие организм өөрөө маш нийлмэл байгаа шүү дээ. Тэгтэл цацраг идэвхжлтийн судалгаа ер нь одоо цацрагт ойрхон удаан байхад яах вэ гэдэг нь болохоор ихэвчлэн айгүй тийм энгийн организм дээр хийгдсэн шинжилгээ ухааны туршилтууд байдаг юм байна л да. Тэгэхээр хүн дээр ихээр илүү нийлмэл тухайн хүний суурь, биологийн онцлог эдгээр нь бас ордог учраас би тэр нөгөө урьдчилан зүйлээс яриад байгаа шүү. Учраас энийг нь шууд ингээд учрыг нь тайлаад одоо энэ гэх юм бол яг энд нь нөлөөлдөг байна. Тэгээд эрүүл мэндийнх нь асуудалд яг энэ төрлийн хавдар үүсгдэг байна гэдгийг нь баталгаатайгаар гаргачихсан судалгаа болсонгүй. Тэгтээ цацраг идэвхжлэлтэд удаан хугацаагаар ойрхон яг хажууд нь их удаан хугацаагаар байх юм бол одоо хавдрын эрсдэл нэмэгдэхээр байна. Одоо юу гэдэг Чернобылийн цахилгаан станц дэлбэрсний дараа одоо тэнд амьдарч исэн хүмүүсийн одоо өвчлөл нь одоо хавдар их байсан байна гэсэн нэг тиймэрхүү судалгаанууд бол явж илээ. Гэхдээ бид нэр тэр үеийг одоо үетэйгээ харьцуулж бодох хэрэгтэй. Тэр үед ер нь бол гар утас байсан уу тий? Одоо бид нар гар утас ямар нарийн түвшинд хөгжсөн байгаа лээ. Тэгэхээр тэрийгээ дагаа технологи сайжирсан байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ цацрагийн аюулгүй байдалтай холбоотой энэ нарийн технологиуд хөгжиж өгсөн. Өдөр ирэх тусам биднийг хайлаа ингээ яриа сууж хахад хүртэл эрдэмтэд шин зүйлүүдийг бүтээж байгаа. Тэгэхээр бидний хийх зүйл, бидний үүрэг монголчуудын хийх одоо шаардлагатай зүйл миний хувьд төслийг хэрэгжүүлж байгаа талд сайн хяналтыг нь тавьж мэдээллээ зөв авч текстөө сая цөмийн эргийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ороход бас өөрийн зүгээс оруулаад дэмжүүлсэн нэг санал байгаа. Тэр нь болохоор цөмийн эргийн тэр хяналт үйл ажиллагаа төсөл хэрэгжээд үйл ажиллагаа явагдаж байна те. Тэгэхээр цацрагийн хяналт одоо тэр бүх одоо цацрагийн асуудалтай холбоотой төлөвлөгөө гаргаад батлуулаад хэрэгжүүлэх явцад нь одоо тогтмол хугацаанд олон улсын хөндлөнгийн байгууллагараас хянуулъя гэсэн нэг тийм одоо өгүүлбэрийг оруулсан ба. Тэгэхээр тэр нь дэмжигдээд гарчихсан. Тэгэхээр тэр нь өсвөгөө гэхээр одоо хөрөнгө оруулалтын гэрээн дээр одоо цацрагийн хяналтын төлөвлөгөөг нь улсын байцаагч батлаад хэрэгжилтийг нь компани нь хийгээд тэ хэрэгжүүлээд тэгээ эргээгээд хянуулахыг нь бас нэг улсын байцаагч хийх тийм одоо журмлагдах байх. Тэгээд тэр нь хөндлөнгийн бас хяналтанд тогтмол хугацаанд орно гэж оруулж өгсөн. Тэгэхээр тэргээрээ бас давхар одоо өөрсдөө л бодож байгаа хэрэг штэ. Тэгэл тэнцэн янз бүрийн асуудал хэрвээ ажиглагдах тохиолдолд шаардлагатай арга хэмжээнүүд авч явах энэ боломжийг нь цөмийн энергийн тухай хуульд оруулж өгсөн байгаа. Яалч уу тантай энэ хяналт тавих гэдэг процесстэй бол би 100% санал нэгж байна. Одоо хүмүүсийн за нэг хэсэг нь ч бол тодорхой ашиг сонирхолтойгоор ард түмнийг талцуулж ийн уран бол аюултай гэдэг сэдвийг хөндөж байгаа. Нэг хэсэг нь бол түүнийг дагаад хий хоос айдас давтаж байгаа бас нэг хэсэг байна шүү дээ. Тэгэхээр айдас гэдэг маань өөрөө нөгөө эрсдлээс л үүдэж байгаа. Тэгэхээр тухайн эрсдлийг яаж хянах уу гэдэг бол мэдээж одоо хууль эрхцэн орчин тэгээд энэ хөрөнгө оруулалтын гэрээ хэрхэн яаж хийгдэх үү гэрээн дээр юу тусгагдах уу гэдгээс хамаарч тэрийг нь бас Монголоос ямар этгээд ямар хуулийн байгууллага хэрэгжүүлэх үү гэдгээс хамаарч л энэ ард түмний айдас тодорхой хэмжээнд буурах болов уу гэж би бас боддог. Тэгэхээр тантай бол тэр яг хяналтыг хэрхэн яаж сайжруулахтай вэ гэдэг дээр бол ажиллаад явж байгаа гэдгийг сонсох бол таатай байна. Тэгээд дээрэс нь яг хөө цацраг идэвхжил гэдэг та энэ сэдвийг хөндөж чинь биш түрүүн асуусан. Тэгэхээр яг хөө ард түмэн маань өөрөө энэ атомын цахилгаан станц болон нэг нь бол уран олборлно гэдэг чинь хоёр өөр зүйл байгаа шүү дээ. Тэгээ манайх бол харьцангуй атомын цахилгаан станц байхгүй зүгээр ураны анхан шатны түүхий эдийг олборлох гэж энэ шар нунтаг хар нунтаг гэж яриад байгаа. Хэрвээ тэр шар нунтгийг манайх ингээд олборлохоор болчлоо. Ингээ Францтай хөрөнгө оруулалтын ингээ амжилттай болчлоо гэвэл тэр олборлох газрын дор уусган баяжуулах аргаар олборлох явцад ямарваа нэгэн цацраг идэвхжил хэвийн хэмжээнээс хитрэх тийм тохиолдол байх уу? Байх бол мэдээж тэрийн технологиороо шийдсэн бид нар хянаад явах бүрэн боломж нь байгаа гэж тайлбарлагдах уу? Онлайн үднээс болоод практик дээр. За тэр нь цацрагийн хяналтын төлөвлөгөө гэж гаргахаар одоо цөмийн энергийн тухай хууль ер нь уул нь бол ашигт малтмын тухай хуулинд бүхэл ашигт малтмлаа зохицуулдаг байвал зүгээрээс юм аа. Тэгээд ашигт малтмын тухай хууль маань нэг сайн явахгүй удаашралтай байгаа учраас цөмийн энергийн тухай хуульд хамаг агуулга оруулсан. Тэгэхэд цацрагийн хяналтын төлөвлөгөө гарна.
төлөвлөгөөгөө улсын байцаагч нь хянаад явна гэсэн одоо хуулийн хүрээнд одоо төсөл хэрэгжүүлж эхлэх байгаа учраас яриад байна шүү дээ. Тэгээд хяналтын байцаагч нь хянаж яваад дараа нь хөндлөнгийн заавал хяналт нь ороод ингээд хэрэгжнэ. Төсөл хэрэгжнэ гэж. Тэгээд яг хэрвээ одоо төлөвлөгөөгөөрөө ингээд процесс маань үргэлжлээд явах юм бол одоо тийм цөмийн энергийн ямар нэгэн тийм станц дээр ажиллахгүй учраас эрсдэл нь харьцангуй бага болов бид нар нэлээд холыг харж санаа зовж байгаа болов уу гэж бодох юм. Гэхдээ тэр төлөвлөгөө гэж яагаад байж байгаа вэ гэдэг чинь өөрөө эрсдэл тодорхой хэмжээгээр байх учраас төлөвлөгөө гаргаад тэр тохиолдолд яах вэ гэсэн тайлагналт нь бол явах бах. Тэгээд засгийн газар хэрэглэх газар учрал сайдаас яг маргааш өглөө бид нар нисэх гэж юм л да. Нэг 10-аад гишүүд евро Казахстаны Катко гэд яг ижил төсөл рүү явж байгаа. Тэгээд яа би ийм зүйлүүдийг нь сайн мэдэж аван даа гэсэн өөрийн бодолтой байсан. Гэхдээ таны саяны асуултын дагуу бас нэлээд асууя да. Тэднийд тийм асуудал гарч ирсэн үү? Тэгээ тэр тохиолдолд ямар арга хэмжээ авсан бэ гэд. Тэгээ тэр үед нь одоо хэрэгжиж байгаагүй төсөл тэгээ өөрөө би бас яг цөмийн яг газрын дургуусхан байжуулах төсөл дээр ажиллаж байгаагүй хүний хувьд бас ингээд шууд яриад өөрийнхөө бодлоор хариулаад байх нь бас л их усүр тийм хангалттай биш байх хаа. Тэгэхээр би өөрийнхөө сошиал сувгаар яг таны надад асуусан асуултын хариултыг нь Катко дээр асууж байгаа. Тэр Катко гэх тэр Оронагийн Казахстанд хэрэгжүүлдэг яг манайхтай адилхан төсөл юм блэ. Тэгээд өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд ураны эслийн 7%-ийг нь гаргасан блэ. Тэгэхээр нэлээд том адилхан шар нутаг гаргадаг. Адилхан шар нутаг гаргадаг. Тэгээд учралсаад багтаа оруулаад юм ч гэсэн илгээж байгаа. Тэгээд нэлээд олон гишүүд явж байгаа. Тэгээд очиод сайн юмнуудаа харна да. Ер нь энэ би зүгээр хувь хүнийхээ зүгээс бол энэ Ороно майнинтай Монгол энэ төсөл явчаасаа тэгээ хөрөнгө оруулалтын гэрээ зурагчаасаа гэсэн байр суурьтай байгаа. Ер нь зүгээр одоо та дотор нь байгаа хүний хувьд те уур амьсгал ер нь ямар байна? Одоо сая нэг хэсэг ингээл уран ер нь бол үе үед л ураантай холбоотой асуудал хөндөгдгөл ард түмний тодорхой хэмжээнд талцал бухимдал нийгмийн суугаар худлаа үнэ мэдэгдэхгүй мэдээлэл донд явагдаад тэгээд тэр нь улс зарим улс төрчдийн айлгчдаг юм шиг байгаа юм л да. Зориг нь мохоочдаг. Яа тэгэхээр дараагийн 4 жилээ сонгуулиар гарахаа бодоод байна шүү дээ. Тухайн бүс нутгаар сонгогдсон хүн бол бүр тэр төслийг бол гацаах тийм зорилготой ч ажилдаг тал ажиглагдаад байна. Тэгэхээр одоо дотор нь байгаа хүний хувьд үнэхээр энэ хөдлөх магадлал хэдэн хувьтай байна? Та зүгээр өөрийн одоо нэг одоо хүмүүсийн хэлцүүлэг дунд орж байгаа хаалттай бол нээлттэй хэлцүүлгүүд явж байгаа. Бид нар энэ төслийг үнэхээр хөдөлгөх итгэл үнэмшил манай төрийн шийдвэр гаргах төвшинний хүмүүс байна уу? Төсөл хөдөлжөөсэй. Яг салбарын хувьд бол төсөл хөдөлчих юм бол их олон тооны ажлын байр бий болоод нэлээд олон жил энэ төсөл маань 33 жилээр байгаа шүү. Нэлээд удаан байна тий. Тэгээд тийм жилд 2500 тонны гаргана. Яг ашигтай 92 мянган тонноос чинь 60 эдийг нь авна гэж байгаа 66 байна уу? Тэгэхээр нэг 33 жил байх хэвээр 30 хэдэн жил хэрэгжинэ гэж байгаа. Тэгэхээр бид нар сайн хяналтаа тавиад яг шар нутгийг нь гаргаад үнэн доктортой байгаад ингэ явчих юм бол татварын орчнороо ч гэсэн бид нар нэлээд их боломжийг өөрсдөө нээх баха. Би боломж гэдэг нь юу гэж хэлж байгаа гэхээр уулархан салбар энэ уулархан бүтээгдэхүүнээрээ манай Монгол улсын төсөв шууд утгаараа 34% бүрдэж байгаа. 23 оны статистик харах юм бол тэгээд дам нөлөө гэж бас ярих хэрэгтэй. Тэр нь уулархан салбар одоо хэрэгжиж одоо ойдлогоо ч юм уу те төслүүдэд дагаад олон ханган нийлүүлэгчид те бүх төрлийн салбар хөгжиж байгаа шүү дээ. Тэгээ тэнцэнээс орж ирж байгаа доторуудаа ингээ бодох юм бол 50-аас дээш хувь манай салбартай холбоотой. Тэгээ энэ зүгээр одоо яг улсын төсөв бүрдүүлэлт гэхээсээ илүү бид нар илүү л олон зүйлийг хийж болох орон зай үүснэ. Хэрвээ энэ төсөл яваад яг татвар одоо энэ цөмийн нэрийн тухай хууль дээр ашигт малчмын нөөц шигсний төлбөрийг хуульчилж сая оруулж өгсөн. Айгүй өндөр байгаа шүү дээ. Тэгээ энийг зөвшөөрөөд орж ирж байгаа дээр нь сайхан ашиглаад өөртөө боломжийг бүрдүүлчих юмсан. Эдийн засгийг солонгоруулах ёстой. Олон салбаруудыг хөгжүүлэх ёстой гэж ярьдаг. Гэхдээ бид нар мөнгөгүй байх юм бол бас хэцүү.
Тийш тий. Тэгэхээр суурай бүрдүүлээд ингээ бэлэн урд өмнө нэгдэг ордыг нээж болоод зөвч төслийг явуулъя гэд нэлээд өндөр амнаатыг зөвшөөрөөд ингээд орж ирж байгаа дээр нь бол явчаасаа. Тэгээ цөмийн энергийн тухай хуульд яг энэ ашмалмалын үйлчилсэн төлбөрийг хуульчлаад нэлээд өндрөөр тавиад тэгээ ерөнхий юм хууль эрх зүйн орчин дээр аль болох л манай Монгол улсад ашигтай байдлаар засгийн газраас хилцлээсэн байгаа байхгүй. Маш хэмжээний татвар авах юм байна. Францын тал одоо манай дээр Манад өндөр бол амнаатыг зөвшөөрчөөд зөвшөөрчөөд байна шүү дээ тий. Тэгээд одоо бид нар засгийн хувьд бол ажлаа аюу тултал нэчээд байгаа байхгүй тий. Би Монгол улс бол хамгийн ашигтай байх. За яг ингээд том зургаараа бодохоор яг энэ төсөл дээрээ бодохоор ингээд аюу ашигтай байдлаа хөлбөр. Тэгээд том зургаараа бодохоор нөө ашмалмын нөөцчлөлийн төлбөр яг татварын орчны нэг хэсэг гэж бодсон ч гэсэн өөр тоглогчд орж ирэхэд өндөр амнааттай л харагдах байх та. Ашмалмын нөөцчлөлийн төлбөр аюу өндөр. Тэ нэг л орооноос өөр газар зөвшөөрөхгүй хэмжээнд байх үе. За яг ийм байдлаар бол би их хурал дээр саналаа хэлсэн. Тэгээ одоо олонхын саналаар бүх зүйл явна. Тэгээ цөмийн энергийн тухай хуулиа бид нар яг одоогийн байгаа төвшөндөө өөрчилж явахад явах төсөл бэлэн байхад одоо би өөрөө хэлэх үүтэй. Гэхдээ бол эрсдэл нь ирээдүйд орж ирэх одоо хөрөнгө оруулалт яг энэ ураны чиглэлээр адилхан төрлийн ордууд нэгдэд явлаа гэхэд амнаат ташмалмын нөөцлөлийн төлбөр нь өндөр байна. Казахстаныг аваад үзье. Казахстан 25 оны 1 сарын 1-ээс 4-өөс 9% суурь амнаатаа тавьж байгаа юм л. Тэгээ тэр нь хичнээн тооныг гаргаж байгаагаас хамаарат явчихжээ. 4-өөс 9. Тэгээд 4,000 тонн жилээс одоо нэг жил 4,000 тонн шар нунтаг түүнээс дээш экспортлох юм бол 12% үржил. Ашмалмын нөөцлөлийн төлбөр нь нийт бүх ашмалмын нөөцлөлийн төлбөрт холбоотой юм. Тэгээд тэрэн дээрээ ураны эслийн шар нунтгийн үнээсээ шалтгаалаад 2.5 хүртэл хувийн амнат нэмэгдэж байгаа байхгүй юу? Үнэтэй байвал их татвар авах гэдэг шүү дээ. Тэгэхээр чин хамгийн дээдлэлтэй л 14.5 дээр Казахстан улс би болж 25 оноос өсөж байгаа юм билээ л дээ. Манайх болохоор суур үндсэн амнаата, суур амнаата, тусгай амнаата тэгээд үнээс хамаарж байгаа ураны шар нунтгийн үнээс хамаарж байгаа хувиудаа нэмэх юм бол 19 гэхгүй юу хамгийн дээдл нь 19 гэдэг бол нэлээд өндөр үн. Тэгэхээр зөв бүгд хоёулаа би нэг уулархан салбарт хөрөнгө оруулагч гэж бодъё. Казахстан ашмалтмлын хуулийнхаа хувьд бол нэлээд хөрөнгө оруулалт дээлтэй. Яг Австралийн ашмалтмлын тухай хуульд айгүй төстэй хуулийг тэндээс их аваад 2017 онд шинжилгээ баталсан өөр хуулийг. Тэгээ хөрөнгө оруулалтууд бол Казахстан маш их орж байгаа. Манайх бол 2006 оных. Тэгээд ашмалтмлын нөөцлөлийн төлбөр нь зэстэрч маш өндөр. Бүх төрлийн ашмалтмлын өндөр. Тэгээ бусад ер нь тэгээд яг дахиад хэлгээд татварын орчныг бүхэлд нь бодох ёстой л. Тэгтэл манай одоо яг тухайн төрлийн ашмалтмал дээр авж байгаа татварууд нь бүгд аюу өндөр байхгүй. Тэгээд ингээ харангууд юу Казахстан хамаагүй том газар нутгтай. Орон нутгийн эсрүүцэл нь харьцангуй бага. Тэгээд тийшээ л орно шүү дээ. Тэгээд Казахстан ч бас олон улстай ингээд хил дагман ч тэг хятад рууч гарчин, өөр улс рууч гарчин. Тэгээ хүн аман ч гэсэн том их юм. Тэгээ бид нар ингээд өөрсдөө олон улсад тоглогч байдлаар харахгүй бол манайх ингээл үнэхээр мундаг газар манайх руу л угаасаа хүсэж орж ирдیں۔ Гэсэн менталитеттэй байвал хэцүү ах хаа. Яг одоо байгаа төслүүд маань азар манай Монгол улсад бас сайн төслүүд нэгдлээ. Өмнө нь ажиллаж исэн манай салбарын мундаг хөдөлмөрч залуусын ажиллах хүчний одоо нөр их хөдөлмөрөөр том ордууд бий боллоо. Тэгэл нөгөө хамгийн их хил амд ордог ус төрч чинь хамгийн их ажил хийж байгаа ус төрч байт юм санагдаад байна. Нөгөө ингээд нөгөө баалуулах үнцэг ихтэй учраас ингээд аваад дөөдгөө яриаддаг. Тэрэн шиг нөгөө ажил хийгээд мөнгө их олоод байгаа учраас манай салбар амар их юм. Манай салбар гэж би ярьж байгаа уулархан салбар нэлээд тийм янз бүрийн байдлаар хил амд ордог. Одоо бүр уулархан салбарын мэрэгчлэлтэн одоо хүн болгон уулархан салбарын мэрэгчлэлтэн шиг байх юм аа.
Тэгэхээр би одоо шинжилгээ технологи сургуулийн багш нартаа юу гэж хэлж байгаа гэхээр за муусын багш нарт ч хэлж байгаа. Угаасаа яг тэр хоёр сургуульд л манай уулуурхаан салбар мэргэжилтнүүд бэлтгэж штэ. Таад ярэ. Тэ. Одоо надтай ингээд хамт баг болоод ингээд ярэ. Миний яриад байгаа зүйлүүдийг үний юм уу, худлаа юм уу гэнгээ яриад өгөө. Тэгээ яг зөөвч аваад одоо яг энэ газрын доор хуусган байжулах энэ арга л тохирно гэж хэлээд өгөө. Тэ. Тэгж бол явж байгаа. Тэгээ манайхан бол ингээд дуурч эхлэх байх. Хамгийн гол нэг юм нь манай монголчууд итгээсээ яг их усүртэй мэдээллийг олж уншаасаа. Тэгээд ер нь хамгийн амархан асуудал чинь шүүмжлэх. Хараал те өө би чиний өсний үг надад таалагдахгүй гэдэг бол хамгийн амархан хүний хийж чадах зүйл. Гэхдээ тэр болон бүгд ингээд их усүртэй те. Тэгээд нэг мэдээлэл уншлаа гэхэд хаанаас авсан мэдээлэл юм бэ гэдгийг нь заавал нэг нягтлцдаг л болчвол болох гэдэг байхгүй юу. Тэгээд яг энэ дээр нэг зүйлийг нэмээд хэлэхэд нөгөө аль хэдийн уран бол болохгүй гэх ингээд бүр ингээд хүлээгээд авчихсан байхад өөрчлөгдөхөд яг удах болоо да тий. Тэг ямартай ч ингээд чадлаараа яриад явъя. Чадлаараа энэ төслийнхөө бүтэн зураг төрсийнх нь хүрээнд яриад явна. Тэгээ магадгүй бид нар бас нөгөө залуучуудыгаа нэлээд бэлдэж одоо сурагчдыг залуу оюутнуудад шинэлэг мэдээллийг маш хурдтай өгж нөгөөдөл маань эргээд аавдаа ээждээ хамаатнуудаа эерэг мэдээлэл өгөх юм бол бид нар хүүхдийнхаа үгэнд одоо бараг 90% итгэдэг шиг л болно шүү дээ тий. Тиймэрхүү байдлаар бас яг их усүрүүхийн мэдээллийг ялангуяа эрдэс байлгийн салбар уулуурхаан төслүүдтэй холбоотойгоор өгөх хэрэгтэй байна. Тэгээд яг энэ танаа подкастыг үзэж байгаа одоо салбарын хамт олон энэ төр хамтарч ажиллавал их сайн байна. Хөрөнгө оруулалтын одоо энэ Францтай байгуулах гэдэг хөрөнгө оруулалтын гэрэн дээр таны байр суурь одоо яг ямар байна? Одоо жишээ нь байр суурь гэдэг нь оюутлогоо дээр бид нар ч 34% автсан шүү дээ тий. Тэгээд сүүлдээ нөгөөх нь өөр бол чувраа тэгээд ногдлашгаа хоошоо авна гээд. Тэгэхээр ер нь цаашдаа энэ төрлийн стратегийн ордууд дээр зүгээр татвар аваад ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөө аваад явж яхан дээр юм уу? Тодорхой хувийг эзэмшээд явж яхан зөв юм уу? Одоо цаашдын засгийн газрын болон улсын хурал дээр байгаа нийт олонх гишүүдийн байр суурь юу вэ? Ер нь хувь эзэмшнэл гэдэг бол хэрвээ хөрөнгө оруулалт гаргах юм бол өөрийнхөө эзэмшиж байгаа хувьд дүүц хөрөнгө оруулалтыг нь бас гаргаж явах ёстой л гэсэн утгатай. Тэгэхээр бид нар яг тэр төвшөнд байсан зүгээр өсвөл одоо боломжийнхоо хэрээрээ л татвараа аваад өөрсдөө боломжийг санхүүгийн үед эдийн засгийн үед боломжоо бүрдүүлээд явах нь зөв юм уу гэвэл сүүлийнх нь зөв баг. Одоогийн манай нөхцөл байдал дээр бол тэгээд төр бас хэтэрхий тийм олон төрлийн ажлуудыг бие дааж хийгээл хувь эзэмшил ингээл явах нь бас зөв үгүй юу? Яг засгийн зүгээс бол яг засгийн газарт ажиллаж байгаа салбарын төлөөллөөс хариултаа авсан зөв баха. Зүгээр яг хөрөнгө оруулалтын гэрэн дээр бол мэдээж оюутлогын төсөл дээр хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрэн дээр гаргасан алдаануудаа давтахгүй байх тэр бол засаг нэлээд хичээж ажиллаж илээ. Тэгээд тэр маань одоо төсөл улсын хурлаар орно шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл тэрийг бол хүлээж байна. Тэгээд тэр маань юу гэж орж ирэх нь вэ? Миний зүгээр нэг заавал орох ёстой зүйл нь юу вэ гэж хаавал гэдэг бол оюутлогын төслийн гэрээг 2009 онд баталсан. 39 он хүртэл одоо 30 жилээр баталсан байхгүй гэрээгээ хийцэн. Тэгэхээр нөгөө дунд нь гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнээд шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах ч юм уу. Одоо ер нь тэгэл маш олон одоо 10 жил магадгүй яваад тухайн одоо салбарын тухайн уулуурхаан бүтээгдэхүүний арилжаан дээр гарсан өөрчлөлттэй тухайн орон нутагт гарч байгаа тийм харилцаан дээр гарч байгаа санал зөвлөмж юу байна? Тэр бүгдийг нь гэрээн дээр оруулж болох тэр нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Одоогоор бол хуульд хөрөнгө оруулалтын гэрээг 20 хүртэлх жилээр байгуулна гэж бол байгаа. Цөмийн энергийн тухай хуульд. Тэгэхээр яг тухайн төслийн хэдэн жил үргэлжлэхийг нь харж байгаа засгаас санал нь ороод ажлын хэсгээс нь дэмжигдээд ингээд орж их хурал дээр бол орж ирэх байх. Гэхдээ хичнээн жилээр 20 жилээр ч хамаагүй байгуулсан ч гэсэн дунд нь ядаж те 1-2 удаа хөрөнгө оруулалтын гэрээнд
мэдээ дүгнэлт өгдөг. Тэгээ шаардлагатай бол 2 тал сууж агаад энийг л оруулчмаар байна гэд ингээд оруулж өгөх юм бол бид нарт л ашигтай авах гэж бодож байгаа. Тэгээд сая хуулийн ажлын хилцэгдэж хахад цөмийн нэргийн тухай хууль дээр бараг 5 жил тутам ингээд хөндлөнгөөс нь одоо юу гэдэг хууль гэрээнд нь дүгнэлт хийвэл яасан бэ гэсэн санал хүртэл гарсан. Тэгтээ хитрхи ойрхон байгаад эсвэл бүр юуны сонгуулийнхаа циклтэй ойртуулчих юм бол бас буруу хаа. Гэхдээ ядаж 10 жилээр ч юм уу нэг тийм боломжийг нь бүрдүүлэхгүй бол одоо оюутлахын гэрээ зүгээр нэлээд одоо гайгүй 2 тал ширээний ард сууж байгаа асуудлуудаа ярих төвшөнд хүрээд ингээ яваад байна. Тэгтэл 2009 онд байгуулагдсан гэрээг 2039 онд ярина гэдэг бол одоо бас болоогүй л шүү дээ, тийм. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтынхаа гэрээ угаасаа л одоо төгс зүйл хийн гэж одоо юу байх вэ? Одоо ямар ч тач миний харж байгаа үнцэг бол цөмийн нэргийн тухай хууль дээр одоо Монгол улсад бүхий л ашигтай байдлыг нь оруулаад ингээд тавьсан байгаа. Тэр хуулийнхаа хүрээнд гэрээ маань хийгдэд ороод ирэх. Тэрэн дээр миний л харах зүйл бол гэрээндээ гэрээгээ дүгндэг нэмэлт өөрчлөлт оруулах хугацааг л тийм уяатан тавьж өгүүлнэ. Тэгээд өшөө юун дээр нэлээд тийм хуулийн чиглэлийн том зөвлөгөөнүүдийг бол авч байгаа юм лээ. Тэгээ бид нар ч одоо алдаа ажил хийж байгаа тохиолдолд бол ямар нэгэн алдаа гарах бол ингээд бол гардаг асуудлаа. Гэхдээ алдааг давтна гэдэг бол их том тэнэглэл байхгүй юу. Тэгэхээр тэрийгээ одоо хаана ойлгоцсон байгаа үед байгуулагдах гэрээ учраас гайгүй байгаасаа тэгээд их хурал дээр ороод ирэх үед нь нэлээд сайн сууж агаад тэгээд одоо боломжит бүх төвшөнд нь сайн ажиллана да. Таасаа ярианда Казахстаны жишээг авч ирж байна. Ер нь 30 жилийн өмнө Казахстан Монгол хоёр ерөнхийдөө нэг гараанаас эхэлсэн гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэгэхээр Казахстан улс өөрөө гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэлээд амжилттай сүүлийн жилүүдэд татж байгаа. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт яагаад ач холбогдолтой юм бэ гэдэг асуулт руу ялчгүй орох болчиход байна. Тэгээ бид нар ч өөрсдөө ингээд Монголын ард түмэн чинь мөнгөгүй зовлон эдэлж шүү дээ сүүлийн хэдэн жил. Ер нь ч одоо үеийн үед л бас түүхэндээ гадны зээл тусламжаар төсвөө бүрдүүлдэг олон ч асуудлууд байсан. Социализмын үед ч бас тэгж явсан түүхүүд байдаг. Тэгэхээр одоо бид нар ингээл хоёулаа битүүрийг ингээд ярилцаа сууж хатал айл нэг суманд юм айл нэг аймгийн газар бол төв дээр цахилгаан хязгаарлаж байгаа. Тэгэхээр бид нэр тэрчим хүчнийхээ хувьд ч гэдэм үү төлшийнхээ хувьд ч гэдэм үү хариулсаас хараат байдлаас айл бол хурдан түргэн гарчий гэж байнга л ярьдаг. Тэгэхээр эргээл нөгөө мөнгөгүй зовлон руугаа л орчод байгаа. Тэгэхээр бид нар ч өөрсдөө хуримтлал байхгүй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт ер нь яагаад ач холбогдолтой юм гэдэг дээр та манай сонсогч нарт нэг тавч өгөө тодорхой нэг ойлголт өгөөч. Эрт соёлын салбар уул уурхайн төслүүд ер нь явахад за хайгуулын үйл ажиллагаа хийгддэг. Энэ одоо бидний энэ амьдарч байгаа газар яг ашигтай ямар нэг эрдэс байна уу гэдгийг нь хайж олох ёстой шүү дээ. Бид нар одоо далдыг харахгүй мэдхгүй. Заавал хайж олно. Тэр нь маш өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа байдаг. За манай Монгол улс 1997 оноос хойш эрт малтмлын тусгай зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхлээд хайгуулын үйл ажиллагаа ингээд голдролтоо орсон гэж үзэх юм бол нэг 14,000 хүрэхгүй хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Өнөөдөр яг олборлогдож байгаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 300 хүрэхгүй л ашиглалтын тусгай зөвшөөрөл байна уу? За ингээд бодоод үзэх юм бол ер нь бол 100 хайгуулын тусгай зөвшөөрлийн нэг нь л ашиглалт болж гинүү. Тийм байна. Тэгээд ботхоор чинь 99 эрсдэл үрж байгаа байхгүй юу? 99 нь ороод ашигтай малтмал ашигтай чулуулгийг олоогүй. Энийг ер нь дэлхийд даяар улсын төсвөр хийдэггүй. Улсын төсвөр хийхгүй юм бол тэгээ юугаар хий? Гадны хөрөнгө оруулалтаар л хийн шүү дээ. Эсвэл дотоодын хөрөнгө оруулалт байж болно. Гэтэ бид нар чинь манайхыг сонирхож байгаа ер нь энэ Монгол улсаас сонирхолтой зүйлүүд гарч ирэх магадaltaй гэсэн гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирсэн нь бид нарт ээлтэй. Тэгээд 100 хайгуулын тусгай зөвшөөрөл олголоо нэг нь л орд болох байхгүй. Тэгэхээр угаасаа хайгуулын үйл ажиллагааг улсын төсвөр хийдэггүй учраас энийг гадны хөрөнгө оруулалтаар хийхдээ бид нар гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй тодорхой нэг нөхцөлийг санал болгох ёстой.
Тэгэхгүй бол Казахстан болооч штэ. Узбекистан аваад явчих штэ. Тий. Тэгээд тийм бид нар ч бас яг Казахстантай харьцуулшгүй эрс малтамлын хэтийн төлөвөр сайн уу гэхээр яг судалгаар Казахстаны өмнө л бичигдтий. Яг Оросын дараа Казахстаны өмнө бичигдтээ штэ. Тэгтэл Казахстан руу л явчихад байна. Тэгэхээр эрс соёлын салбараар манай Монгол улс цаашдаа нэлээдгүй хэдэн жил яваад өөрсдөө мөнгөтэй болёо гэвэл дараагийн төслүүдийг бид нар бэлдэх ёстой. Дараагийн төслүүдийг хайна гэдэг үе шатаар илрүүлнэ. Энэ нь ашиглана гэсэн үг биш. 100 талбай дээр судалгаа хийгээд нэг нь л орд болно болохгүй. Яригдах ийм эрсдэлтэй салбар руу гадаадын хөрөнгө оруулалтыг л оруулж ирэх ёстой. Дотоодосоо өөрсдөө төсөөрөө өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар хийлээ гэхэд бид нар зардлын дийлэхгүй. Тэгэхээр эрс соёлын салбарт бол гадаадын хөрөнгө оруулалтын ийм л ач холбогдолтой. Тийм тэгэхээр одоо хайх ашиглах дээр хүртэл ингээл тайлбаруудыг өхийг оролдож байгаа. Одоо Ховд аймгийн халдсан бүрэгтэй чинь баг хайгуулын лицензтэй явж исэн ордыг л очиод бужигнуулчих. Тэр ашиглалтын лиценз лээ. Ашиглалтын лиценз гэхдээ тэдний хийж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн өөрсдийнхөө нөөцийг илүү сайн мэдэж авах, ойлгох тэр хүрээнд хайгуулын үе шатны ажлыг хийдэг байхгүй. Тэр хийж исэн ажил нь бол хайгуулын ажил. Илүү тэр нөгөө биетэй ойлгох гэж исэн ажил байхгүй юу? Тэгэхээр ингээд мэрэгжлийн хүмүүс бид нар хараад эдгээр чи хайгуулын ажил хийгээд ингээд мэдээд байгаа байхгүй юу? Гэхдээ тэнцэж одоо ашиглалт хийнэ гэдэг чи одоо олборлолт хийх бэлтгэл үе шат зөндөө үе. Тийм юм огт хийгээгүй. Зөвхөн тэр хүдрийн биетэй ойлгохыг хүссэн ажил хийж байгаа. Тийм. Тэгэхээр тэр бол бас хайгуулын үе шатны ажил ашиглалтын тусгай зөвшөөрөл төр хийж исэн гэсэн үг. Ямар ч гэсэн тэнд орд нэх уурхай ажиллаж эхлэх нь бол нэлээд хэдэн жилийн дараагийн асуудал. Үн ашигтай юу ашиггүй юу гэдгээл шалгаж явсан л асуудал байна шүү дээ. Тэнд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж. Техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж исэн байх ёстой. Би ч одоо нөгөө яамнаас хөндөрөөд бас нэлээд хэдэн сар болжээ. Тэгтээ техник эдийн засгийн үндэслэл боловсруулна. Тэгээд бас тэд нар чи хөрөнгө оруулалтаа хайж таарна. Тий ордыг бий болгоно, олборлож, уурхайлаа олборлож эхэлнэ гэдэг бол маш их зардал байгаа шүү дээ. Тэгээд тэрнийг боломжийн ирээр судлах гад л явж исэн байх ёстой доо. За яам дээр намайг сая оны эхэнд эрс соёлын ажилтны яам дээр байж хахад том технологийн дээжнүүдээ судалгааны лаборатори руу явуулах гад л байсан шүү. Тэгэхээр чин тэр нөгөө тэзүү дээрээ техник эдийн засгийн үндэслэл дээрээ л манай хөдөр ямар байна гэдгийг харж ирсэн л асуудал байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө орд болох нь хаач байсан. Яг дээр үеийн нөөц бол байдаг. Тэгээ тэрийгэ баталгаажуулах, технологи сайжирч байгаа хэрээр дахиж үзэх тиймэрхүү ажлууд бол байсан баха. Тэг яг тэр компани дотоод асуудлыг нь бол мэдэхгүй юм. Ямар тач ям дээр байсан мэдээлэл өөрийн одоо мэдээллийг сурвалжаас авч байгаа мэдээлэл, уншиж байгаа мэдээллүүд төр бол хайгуулын түвшний ажлыг тусгай зөвшөөрөл дээр л хийжсэн. Өнөөдөр хүртэлх энэ хугацаанд Монгол улс руу хэдийн хэмжээний гадны шууд хөрөнгө оруулалт ороод ирсэн байг ингээд судлаад үзэхээр 41 тэрбум доллар байна л да. Яг тэгвэл нэг хүнд ноогдох үзүүлэлтээрээ бол хэмжээгээр бол олон улсад бол дээгүүртэл орд юм байна. Гэхдээ яг одоо сүүлийн 4-5 жил бол гадны хөрөнгө оруулалт бол ерөөсөй байхгүй шахуу болчихлоо. Тэгээ энэ 41 тэрбум долларын тал нь өөрөө оюутлага болчихж байгаа тийм. Тэгэхээр бид нар ер нь цаашдаа яах хэрэгтэй юм бэ? Та бол сая илүү бид нар ингээд илүү уулуурхайн салбар талаас нь яагаад чухал юм бид нар хайгуул хийхэд хэдийн хэмжээний зардал гардаг тэрийг Монголын одоо татвар төлөгчдийн мөнгөөр үрдэж байгаа төсөв бол даахгүй гэдэг талаас нь хэлж байна. Бид нар өөрсдөө юун дээр анхаарах хэрэгтэй. Одоо байж байгаа л ямар нэгэн байдлаар хайгуул янз бүрийн уулуурхай очиад зогсоочих юм те. Тэгээд ерөөсөө бид нар өөрсдөө сайхан амьдрмаар байдаг. Ингээд гараа сайхан утаагүй амьдрмаар байдаг. Одоо дийлэх болох залуучууд ард иргэд. Тэгсэн хэрнээ тэр улс орны дэд үтцийн шийдчих, хөгжүүлчих, мөнгө авчрах төслүүдийг хэрэгжүүлэхээр тэрийг олон нийтэд аваачаад гацаачаад байгаа юм. Тэгэхээр бид нар энэ тойргоосоо ер нь яаж гарах хэрэгтэй юм бэ? Бид нар өөрсдөн дээр юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг асуултыг л би танаас хариултыг авах гэдэг. Төсөл хэрэгжүүлэгч болон төсөл хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа субъектуудад төрийнхэн засгийнхэн тий
өөрсдийнхөө хийсэн ажил, хийж байгаа ажил, шаардлага шалтгааныг маш сайн тайлбарлах хэрэгтэй. Яг тийм нэг мэдээллийн тийм салангат байдал байгаа болов уу? Би тэгж л харж байгаа. Түрүүний таны заавал надаас асуух хэрэгтэй байсан асуултууд ч тэр уран ер нь ямар юм гэл те. Одоо шар нунтаг маань яг одоо түлш мөн эсэх гэд. Тэгээд тэр бүх мэдээллийг хэрвээ өмнө нь өгөөд жаахан сэтгэл гаргаад те ард иргэдтэй яг ойлгуулад ойлгохгүй гэж юус бодож болохгүй ойлгодог байхгүй. Ойлгуулад ингэж яваагүйгийн асуудал. Нөгөө талд нь болохоор ард иргэд маань яг их усүр бүхий мэдээлэлд итгэх хэрэгтэй. Тэгээд одоо нэг пост хараад тэрэнд 100% итгэх биш. Яг тэр постыг нь хэн бичсэн. Яг тэр өгүүлбэр нь хаанаас авсан өгүүлбэрий гэтээ. Тэр бүгдд нь итгээд ингэж явсан бол зөвшөлтөл үүсэх байсан баха. Цаашдаа иймэрхүү байдал үүсэхгүй байх дээр яаж анхаарах вэ гэж та хоёроо асуувал би л одоо бүх одоо эрс цалингийн салбарын оролцогч талууд одоо бие биентэй мэдээлэлээ айгу энгийн байдлаар үнэн зөв байдлаар гэ тогтмол өгөөд эхлэх юм бол очоол одоо мэдхгүйгээсээ болоод ч юм уу те эсвэл одоо тэр нөхцөл байдлыг ашиглаад ямар нэгэн зохион байгуулалт өртчихгүй төлөө одоо тулд одоо тиймэрхүү сэргийлэх хэл ажлуудыг хийх хэрэгтэй. Тэгээ тэрний хамгийн гол зангилаа нь мэдээллийг сайн нэг нь айгу мэдээллээ фильтртээ авчдаг хэрэг байх хэрэгтэй. Нөгөөх нь сэтгэл гаргаад очоод те сайн хилчдэг байх хэрэгтэй. Ийм л хоёр зүйл. Одоо нэг мэдээлэл гэдэг дээр л яг зангидах юм уу? Тэгээ ингээ яг ийм мэдээлэл олгох тиймэрхүү газар очоод яг ингээд эсрүүцээд байгаа талуудаа нэг нэгээр нь уулзаад те та яг яагаад ингэ энэ чинь яг ийм ингээ жаахан цаг гаргаад ярихад л болдог асуудал. Яг манай иргэд бол тийм харанхуу гэж өрөөсө боддоггүй би. Америкт олон жил амьдарсан. Тэнд бол тэгэл ер нь дэлхийн соногт үссэн гэл итгээд явж байгаа шашинтай хүмүүс бол зөндөө штэ. Манайх бол тэгж бодохгүй байхгүй. Тийм. Тэгэхээр тийм одоо сэрэг суур дээр байгаа учраас цаг гаргаад тайлбарлах хэрэгтэй. Би бол тэрийг одоогийн ажил төр эрсцэлгийн яамд ажилтдаг багтаа л энэ чухал юм байна. Мэдээллийн өгөх хэрэгтэй юм байна. Мэдээллийн яаж өгөх гэх. Тэгээ нөгөө очиод л одоо хүн чинь нөгөө итгэдэг хүнээсээ л их сайн сонсдог юм байна. Тэгэл ер нь л залуу хүмүүстэй л зөв мэдээлэл өгөөд эхлэе гэж төсөл хүртэл хэрэгжүүлж үзсэн. Тэгээ их амжилттай болсон манай багш нар шинжилгээ технологи сургуулийн багш нар очиж ингэж нөлөөллийн аян 3 аймгийн 3 сум дээр хийхэд эхлээд очиход нөгөө физикийн химийн багш нар нь байдгүй дунд ангийн хүмүүстэд 9 10 дугаар анги хүмүүс байлуу 8 дугаар ангийнхан бас байсан баг. Тэгээ мэржлийн багш нар нь байхгүй болохоор чинь яаж ойлгох вэ те. Тэгээд яг мэржлийн багш нар очиод ингээд бүтэн сар нөлөөллийн аян хийгээд төгсгөлт нь байгалийн ухааны хүмүүс болно гэх. Тэгэхээр ингээд сайн нөлөөлж чадсан байсан. Гэхдээ тэр бол яг 3 аймгийн 3 сум байсан. Тиймэрхүү аяныг явуулах тэгэл олон зүйлийн асуудалтай тулгарч байгаамаа. Таны хэлсэн тэр нөгөө асуудал шүү дээ. Тийм манайчтай мөнгөгүй байна, ийм байна гэж дарж байгаа асуудлуудын хүрээнд ядаж багш нар маань хүртээмжтэй байчаасаа гээл тэгэнгүүт эргээл мөнгө ханаас ирэх үү гэж хангамж асуудал хэрэгтэй. Яригдал тийм. Нэг л тойрогт орчод байгаа. Тий. За ер нь битэрийн яриа дуусах тал руу орж байна. Тэгээ та дөрөв нэг ундны устай холбоотой байнгын хороог ахалж ажлын хэсэг тийм. Тэгээ би нэг усны асуудлыг яалтч үгэл хөндөхгүй болохгүй маань. Уул уурхайн салбар бол өөрөө хамгийн их одоо бас тодорхой хэмжээнд ус дийлэх ашигладаг салбар. Тэгээ мэдээж энэ усны дахин ашиглалт бол оёдлогоо дээр ч яригддаг. За дээрэс нь уул уурхайн салбарт ашиглаад байгаа усыг зарим тохиолдолд зарим хүмүүс ундны ус ашиглаад байна. За энэ говь нутгийг усгүй болгох нэ. За одоо манай нутаг ингээ ирээдүйд усгүй болох юм цөлжилтөнд өртдөг юм байна гэдэг ярьдаг. Гэтэл танд гүний ус гэдэг нэг тустай ойлголт байгаад байдаг. Энэ ойлголтыг та нэг задлж нэг ойлголтыг өгөөч. Газрын доор хус гэж ярьж байгаа. Газрын доос гадаргын ус гэж ярьдаг тий. Тэгэхээр манай яг одоо нутгийн урд хэсгээр ер нь Улаанбаатар ч гэсэн газрын доор хусаал ашиглаж байгаа шүү дээ тий. Туулынхаа дэгс үтэр аваад ингээ ашиглаж байгаа. Унданд бол дандаа л газрын доор хусыг бол ашиглаж байгаа. Усны талаар яриад эхлэхэд манайхан ингэдэг.
ус байна уу байхгүй юу сонирн байгаад идэг. Усны чанар гэ тэр усыг ууж болох уу болохгүй юу гэдгийг юус ярихгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ус байна уу? Байна. За хаана байна? За тэрэнд ус одоо хэдийн хэмжээний гүнээс байна гэж ярихаасаа гадна чанарыг ярих хэрэгтэй. Тэр газрын доорх ус болгон ундны ус биш ээ. Газрын доор ямар нэгэн нуур, ямар нэгэн гол байхгүй шүү дээ. Тийм зүгээр чулуулгийн орон зайд оршиж байгаа шингэн зүйл байгаа. Шингэн ашигт малтмал одоо ус шүү дээ. Хамгийн үнэтэй бидний өдөр тутамдаа ашигладаг ашигт малтмал бол ус юм аа. Тэгээд тэр ус бол чулуулгийн орон зайд байдаг. За ямар чулуулгийн орон зайд байгаа, хэр гүнд байгаагаас шалтгаалаад тухайн усыг унданд хэрэглэж болохгүй юу, болох уу гэдг нь гарч ирнэ. Тэгэхээр зөвхөн усыг ингээд сонирхоод айгүй их ярддаг манай хамт одоо улс төрчид манай ард иргэд эхлээд ус нь байна уу? Дараа нь энэ усыг хэрэглэж болох юм, унданд хэрэглэж болох юм уу гэдгийг заавал асууж байгаарай. Унданд хэрэглэж болохгүй тохиолдолд үйлдвэрлэлд ашиглахад яах вэ? Тэгээд яг зүгээр одоо бүгдээрээ нэг юм савтай айргийг бодоод үзэх юм бол хүнд хэсэг нь ингээд доошо тунчдаг шүү дээ, тий. Тэгэхээр хамгийн их эрдэстэй усны одоо эрдэстэй хүнд уснууд нь ингээд доошоо одоо гүн рүүгээ байрлан гэсэн утгатай байхгүй. Гэхдээ яг зүгээр усны нас мас гэж ярих юм бол өөр шинжлэх ухаан, тэгэл нэг хөгшин ус ингээл янз бүрээр ингээ яриа явдаг. Гэхдээ ерөнхий энэ энгийн утгаар тайлбарлах гэдэг үзэх юм бол одоо газрын доор нэлээд гүнд байгаа чулуулгийн орон зайд байгаа ус унданд хэрэглэж болохгүй уснууд байгаа. Давстай уснууд байгаа. Хэрвээ одоо ямар судалгаагаар тэр ус дүйийг олж аваад гаргаж ирэх боломжинд бүрдэх юм бол тэгтээ тэргүй унданд ашиглаж чадахгүй юм чинь үйлдвэрлэлд ашиглах нь зөв үү гэж л би хэлмээр. Тэгж ер нь хэлж байгаа. Тэгээ одоо манай ажлын хэсэг 9 сарын 5-нд байгуулагдаад 24 оны 9 сарын 5-нд байгуулагдаад ер нь ундны усны чиглэлийн хууль эрх зүйн орчин ямар байна гэд судлаад явхад хамгийн түрүүнд л ингээд одоо зарим ус төрчдөөс ирж байгаа зүйл нь газрын дор усыг л уулархан салбарт ашиглуулмааргүй байгаа ингээл тэгээд байгаа. Тэгэд нэг тийм амтлагаа явуулъя гэж бодож байгаа. Яг одоо манай говийн бүсэд хэрэгжиж байгаа төслүүдэд үйлдвэрлэлд орж байгаа усыг амтлаад үзэх хэрэгтэй. Яг одоо гарч ирж байгаа их усрээс давстал байгаа да. Тэгээд тэрийг усанд ашиглаж болохоор байна уу? Ундны усанд ашиглаж болохгүй юм чинь. Тэр гаргаад ирсэн юм чи үйлдвэрт ашиглаж хэрэгтэй байхгүй. За яг хуу давстаа усыг цэвэршүүлээд ингээд ашиглаж болно. Тэр чинь өртөг шингээ явчихна. Тэр чинь үнэтэй ус болчихно. Тэгэхээр тэтэ тэргөө одоо яг унданд хэрэгжилж байгаа худгууд нь байгаа штэ. Тэр худгуудаа бүгдээрээ сайхан арчлаад тэгээд тэр усаа ашиглаад явуул зүгээр би зүгээр төгсөлтөнд танд нэг судалгаа шинжилгээ академийнхнаас хийсэн нэг судалгааны дүн зүгээр цогц дурдчихъя ундны усны чанар дээр. Би яг зүгээр өмнө говьд нэг зориулж илтгэл бэлтэж байхдаа датаг нь сайн харсан болохоор өмнө говийг яриад байгаа. Ажиллагын актем хим технологи өрөөлөн болон газар зүй геологийн хүрээлэнгээс ундны чанарын эрдэмтэд угаасан нэг асуудал мэдж байгаа болохоор очиод мөнгө ингэж их усөр мөнгөний их усөр бүрдүүлж хагаад аймагуудын сумдад аймгийн төв дээр ч гэсэндээ яг унданд хэрэгжилж байгаа худгуудад чанарын судалгаа авсан байгаа байхгүй юу. Өмнө аймгийн хэмжээнд 15 сумаас 73 худгаас унданд хэрэгжилж байгаа худгийн уснаас чанарын шинжилгээ авахад 73 худгийн 22 нь л унданд хэрэглэж болно гэж гарсан байна. 13 нь бүр унданд хэрэглэж болохгүй гэсэн байна. Тэгээд үлдсэнийг нариутгал хий гэсэн байхгүй юу. Одоо яг энэ судалгааны ажлыг бид нар давтах хэрэгтэй байгаа. Тэр нэг 19 оны дата. Тэгэхээр бид нар дахиж одоо сая ялангуяа өнгөрсөн 100 аюух бороотой жил байсан учраас устай жил байсан учраас дахиж усны чанарын судалгааг авчих хэрэгтэй байгаа юм. Тэгээ харьцуулж хагаад нөгөө 13 худгийн дахиад л унданд хэрэглэж болохгүй байх юм бол үйлдвэрлэлд ашиглах хэрэгтэй байхгүй. Тэр ч одоо фильтрч тавьгээгүй эрдэмтэд шууд унданд хэрэглэж болохгүй гэсэн байгаа худаг. Тэгээ ундраг нь байгаа л тохиолдолд бүгдээрээ үйлдвэрлэлд ашиглах нь зөвөө. Тэгэхээр газрын доор ус гэхээрээ л унданд хэрэглэнэ гэж битгий бодорой. Тэнд бас хэрэглэж болохгүй ус зүй давхаргууд байгаа. Тэгэхээр яг энэ дээр яг одоо ажиллаж байгаа ажлын хэсэг маань нэг 7 усын хурлын гишүүд нийлээд хууль эрх зүйн орчныг бол судалж байна. Тэгээд бид нар нэг усыг дахин боловсруулах хэрэгтэй. Ундны усны их усөр одоо Монгол Улаанбаатар хот хэр хангагдсан байна ингээд энэ бүх зүйлүүдийг бол хараад асуудлуудыг нь сонсоод ажиллаж байна. Тэгээд яг ундны ус гадаргын цэвэр усаа сайхан ашиглаад явуул сайхан. Гэхдээ дахин боловсруулах процесс бүрт
үйлдвэрлэлийн өртгөн шингэгдэнэ гэдгийг сайн үнэтэй бүтээгдэхүүн гарна гэсэн байхгүй төгсгөлд нь. Тэгэхээр тэрийгээ бас сайн мэдчих хэрэгтэй. Тэгээ Монгол улсын нутаг дэвсгэрийн ингээд 100% гэж үзэх юм бол 15% нь л газрын дор усны судалгаа хийсэн байдаг. Үлдсэн хувьд нь хийх ёстой. Бид нар хийгээгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээрээ бас хийх хэрэгтэй. Байгаль орчны яамныхантай аж үйлдвэржилтийн байнгын орон тэр бас байнга ярьж байгаа. Байгаль орчуудын аж ахуйн байнгын орон дээр ч гэсэндээ байнга ярьдаг. Тэгээ газрын дор усны судалгаагаа сайн хийгээд алийн үндэнд хэрэглэхийн, алийн үйлдвэрт хэрэглэхийн гэх юм бол бас үйлдвэрийнхаа их усрыг бид нар олоод давхар ингээд үндэний усаар хангагдах хэрэг нь хангагдаад явах байхаа. Улаанбаатар хотод ч нэр унтны усны асуудалтай зэгүүд нэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр ялчгүй бас өөр нэг Улаанбаатар хот бол Монгол улсын иргэдэд тулгамж байгаа асуудлын талаар сүүлийн одоо бодит мэдээллүүдийг танаас сонсох таатай байна. Тэгээ хамгийн сүүлийн асуулт маань манай нэг геологч найзаас дайсан асуулт байна. Тэгээ энэ асуултаа дуусгая гэж бодож байна. Асуулт нь болохоор одоо Монгол улсад энэ ашигт малтмлын нөөцийн ангиллыг яг өөрсдийнх нь экспертүүдийн нэг тогтоосон арга байдаг юм шиг байна. Надад тайлбарласнаар. Тэгэд яагаад бид нар олон улсын стандартад нийцсэн тэр нөөцийн ангиллын аргыг одоо ашиглаж болдгоо юм бэ? Тэрний одоо хууль эрх зүйн орчныг сайжруулах боломж байна уу? Яагаад тэгэхээр бид нар олон улсад одоо хүлээн зөвшөөрөгддөг нь хаашаа. Одоо олон улсад ач холбогдол бүхий бус тийм аргачлалаар л өөрсдөө хийгээд байгаа юм байна л гэж би ойлголоо. Тэгэхээр нөөцийн ангиллаа. Тэнгүүд гадны хөрөнгө оруулагч одоо би нэг юм уурхай одоо илрүүлчихэд нөөцөө ингээ ангилчаад үзүүлэнгүүд наач нөгөө олон улсад хүчин төгөлдөр аргаар хийгээгүй учраас одоо ихтгэлцэл үүсэхгүй ч гэдэм үү чадамжийн дутагдaltaл ч гэдэм үү нөгөө хөрөнгө оруулагчийн ихтгэлцэл дээр жоохон ганхах нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр ийм нөхцөл байдаг бол энэ дээр одоо та өөрөө яаманд геологийн албаны дараагаар ажиллаж ирсэн хүн ийм одоо хууль эрх зүйн орчныг сайжруулах боломж байдаг юм болов уу? Бага мөлий. Энийг бас бид тэр яамд ажиллаж байхдаа нэлээх ярьдаг болоо. Хууль эрх зүйн орчинд бол нэг тийм концепцийн нэг заалтан дээр л сайжруулалт хийх хэрэгтэй юм байна гэж хараад ашигт малтмын хуулийн шинжилсэн найруулга дээр бол оруулсан юм аа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөөцийн ангиллаар нөөцийг хүлээж авах боломжтой, хүлээж авч болно гэдэг тийм өгүүлбэрийн найруулгаар бол одоо ашигт малтмын хуулийн шинжилсэн найруулгын төсөл дээр бол явж байгаа. Тэгээд тэр нь проблем бол асуудал нь ийм хөрөнгө оруулалт татах гад байдаг. Тэгээд бидний Монгол улсад хүлээн зөвшөөрөөд бүртгээд байдаг аргаараа нэг нөөцөө бодоод хажуугаар нь Австралийн ч юм уу те одоо тэр яг хэрэглэгддэг кодоор нь нөөцийг бодонгууд хөрөнгө оруулагчдын хэлээр нь ярьж ин гэсэн. Нөөтгөө шууд ойлгож хүлээж байгаа. Тэгэхээр компани ингээд давхар зардал гаргуулад байгаа. Нэг нь ингээд дотооддоо энэ болохоор гадаадын ингээд тэгэхээр хоёулангаар нь л хүлээж авах эрхийг нээчих юм бол манай аж ахуйн нэгжүүдэд хялбар. Тэгэхээр хуулинд бол өөрчлөлт бага юм лээ. Тэгээд яг тэр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн ангилал гэх тэгэнгүүт яам болон ашигт малтмал газрын тусны газар өөрсдөө дотооддоо хүлээж авах тэр дотоод процедурал нэг тийм журмлах байдлаар оруулаад шийдэгдчих асуудал. Тэгээ манай яг л салбарын өмнө асуулт байна да. Тулгамдж байгаа асуудлаа. Энийг бол илэрхийлсэн байна тий. Тэ энийг ихтэй коошин тавьчаад байсан шүү. Ашигт малтмын хуулийн шинжилсэн найруулга дээр тэр заалт ороод доошоо хэрэгжилт нь бол явчихаар юм л. За одоо манай найз хариулт авсан баха гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд энэ хүртэл хоёулаа баг цаг 30 минут ярилцсан байна. Тэгээд тантай ярилцаа суухад яг багш хүнээс үг сонсож байгаа юм шиг л байна. Гадаад үгийн ямар нэгэн холилт байхгүй яг ойлгомжтойгоор яг Монгол одоо гадаад үгийн одоо тайлбарлах, орчуулах зарим одоо орчуулах шаардлагагүй ашигладаг үгийг хүртэл монгол руу орчуулад ингээд тайлбарлаж байгаа. Манай сонсогч нарт нэлээд ойлгомжтой. Бараг энэ салбарын хүмүүс биш байсан гэсэндээ өнөөдөр сонсоод ураантай холбоотой гэлтгүү маш олон уул уурхайн салбарын талаар мэдээллүүдийг авсан болов уу гэж бодож байна. Тэгээ дээрэс нь бид эдийн ч бас одоо манай баг хамт олонныхоо гол нэг зорилго байгаа гэдэг. Одоо ингээд та хэдийг суулгаад ингээд ярингууд улсын их хурлын гишүүдээ суулгаад ингээд ярингууд одоо усны ийм асуудал бидний өдөр тутам тулгамж байгаа ийм асуудлуудыг шийдэх гэдэг хууль эрх зүйн орчныг сайжруулах гэдэг ажиллаж байгаа юм байна. Ураантай холбоотой ийм асуудал яригдж байгаа юм байна. За цөмийн энергийн хуулийн шинжилсэн найруулга нь ийм юм хийж байгаа юм байна гэдэг. Яг суулгаад ярингууд хийж байгаа ажлыг чинь ингээд бид нар ийм хийгдээд байгаа юм байна шүү гэдээ ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр бидний дунд бас ийм нэг зай байгаад байгаа шүү. Зарим хүмүүс бол яг таны хэлж байгаа шиг
улсын хурлын гишүүг урдах ажиллал хийдэг. Тэрийг бас олон түүргээд нэг попрод биеийн дээр ажиллаад байгаа шүү гэдэг тал нь бас жоохон орхигдуулцдаг. Тэгэхээр чин залуучууд ялангуяа залуучууд бид нар бол өнөөдөр парламент дээр ямар хууль яригдав, хэн батлав, хэн ямар конновтаарав, аль хуулийг хэн санаачлав гэдгийг бол нэг нүгэлгээ залуучууд огт сонирхгүй байгаа. Улс төрөөс бол дийлэнх залуучууд холдсон. Улс төрийг бохир заваан гэж боддог учраас улс төрийн үйл хэрэгээс бол оролцоогоос зайлсхийдэг болсон. Тэглээгээд өдөр тутмын амьдрал нь эргээл улс төртэй холбоотой байгаа учраас бид нар бас ингээд шийдвэр гаргах төвчний бидний төлөөллийн хүмүүсийг оролцуулж ярилцмаар байдаг. Тэгээ бас та энэ хүслийг маань хүлээж аваад их ажлынхаа цаг зав өрөөсөнд баярлалаа. Тэгээ маргаашийнх нь Казахстанных нь айлчлалт амжилт төсөө. Тэгээд энэ урааны төсөл хэрэгжээсэй л гэж бодож байна. Тэгээ сайхан мэдээтэй ирэх жил болцъё та. Баярлалаа. За маш их баярлалаа. За.